За сайн байцгаана уу ингээд байгаль подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай энэ удаагийн дугаарт байгаль хамгааллын чиглэлээр маш олон жил ажиллаж байгаа олон улсын маш олон төслүүдэд ажилласан миний бакалаврын ажлын удирдагч Жаргал орох гэж байна. За ингээд сайн байна уу та ингээд урилгыг хүлээн авч подкастэнд маань оролцож байгаа баярлалаа. Сайн байна уу? Тэгээ харин их сонирхолтой энэ чамтай бас яриаггүй цаг их удсан олон жил болсон байна. Тэр ийм сонирхолтой ажил эхлүүлж байгаад их талархаж байгаа. Яагаад тэгэхээр энийг бас дөнгөж сургуулаа төгсөж байгаа оюутнууд тэгээд байгаль ер нь биологийн чиглэлээр сургууль төгсвөл ямар салбараар юу хийж болдгоо гэдгийг суралцах хүүхдүүд залуучуудад их хэрэгтэй сайхан буянтай ажил хийж байгаа юм байна гэж одоо чамд бас баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд угаасаа одоо яг подкаст одоо ялангуяа нөгөө ковид гараад тэгээ энэ подкаст гэдэг энэ нэг төрлийн одоо нэг соёлч гэх юм уу энэ зүйл чинь одоо бол дэлхийн нийтээр Монголд ч гэлтгүй дэлхийн нийтээр маш хурцтай одоо нэг төрлийн мэдээллийн одоо том их сурвалж болцсон байна. Тэгэхээр одоо энийг ингээ өөрийнхөө байгаль хамгаал, биологи, экологийн салбарт юм ашиглах санаа төрөөд одоогоор ингээд хэд хэдэн үнтэй ярилцаад ингээд явж байна. За хоёлаа яриагаа би таны өмнө нь бол хүмүүсийн яриаг бол ярихтаа бол нөгөө хамгийн эхлээд он дарааллын хувьд бүр нэлээд одоо анханаас нь эхлүүлж ирсэн бол энэ одоо таны ажлуудыг хамгийн сүүлд хийжсэнээс нь эхлүүлж явах гэж байна. Таны одоо энэ хамгийн сүүлд хийсэн одоо ажилласан нэг төсөл байна. Тийм энэ нөгөө Нагаягийн протокол дээр хүний нөөцийг чадварчуулах тэгээд хууль болон хүн хүчний одоо capacity гэх юм уу да тий. Энэ Нагаягийн протокол гэдэг энэ төсөл дээр эхлээл энийг ярихаас өмнө та энэ Нагаягийн протокол гэж энэ протоколын талаар нэг товч ярьж өгөөч. Энэ нэр юу яадаг протоколын ямар зорилттой юм? За тэгвэл юу яг Нагаягийн протокол гэдэг нь Нагая хотынхаа нэрээр батлагдсан хотынхаа нэрээр. Тэгэхээр энэ болохоор нөгөө биологийн олон янз байдлын конвенцийн нэг конвенцийн өөрийнх нь протокол гэхгүй юу? Тэгэхээр биологийн олон янз байдлын конвенц маань өөрөө нөгөө гурван том зорилготой шүү дээ. Биологийн олон янз байдлыг хамгаалах, мөн биологийн олон янз байдлыг тогтвортой ашиглах. Тэрний гурав дахь нэг том зорилгын нэг нь болохоор генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэг түүнээс үүдэх одоо үр шим ашгийг тэгш тэнцүү ижил тэгш шударгаар хуваарлах гэсэн нэг тийм урт нэртэй зорилго байдаг байхгүй юу? Тэр энэ гурав генетик нөөцийн асуудал буюу энэ генетик нөөц түүнтэй холбоотой уламжлалт мэдлийн асуудал. Энийг яаж хэрхэн хамгаалж авч үлдэх юм? Тэгээд эндээс үүдэх үр шим өгөөжийг хэрхэн улс орнууд шударга тэгшүүртэх ёстой юм гэдэгтээ энэ зорилт маань өөрөө одоо хэрэгжүүлэхэд маш нарийн төвөгтэй асуудлууд ингэж гарч ирээд одоо биологийн олон янз байдлын конвенцүүдийн талуудын баг хуралчин байнгын л одоо тогтмол дарааллаар ингэж тодорхой хугацааны дотор одоо хуралдаж асуудлуудаа зэгцэлж ямар үр дүнд хүрч юу, ямар амжилт бүтээл гаргаж юу гэдэг үнэмдэг байна л да. Тэгээд ер нь бол ингээд конвенц батлагдаад нэлээд олон жил болсны дараа конвенц ч одоо хэд чинь 92 онд банх дэлхийн дээд хэмжээний уулзалтаар одоо өргөн баригдчихсан 93 онд хүчин төгөлдөр болж исэн боловч бүр хаасан 2010 онд бол Нагоя протоколыг баталж исэн байна. Тэгэхээр энэ хүртэл энэ генетик нөөцийн асуудал бол өөрөө маш нарийн төвөгтэй асуудал. Яагаад тэгэхээр генетик нөөц гэхлээр одоо яг юу гэж ойлгох вэ гэхлээр нөгөө амьтан ургал бичиж биетэн зэрэг аливаа удамшлын мэдээлэл агуулж байгаа тэр одоо нөөцийн функционал нэгж агуулсан аливаа материалыг бол генетик материал гэдэг. Энэ генетик материал нь өөрөө эргэлтэнд ороод өөрөө маш энгийн үгээр ярих юм бол нөгөө генетик нөөцөөс чинь төрөл бүрийн эмүүдийг гаргаж авч байгаа байхгүй. Төрөл бүрийн косметикуудыг гаргаж авч байна. Нарийн одоо зохицуулалтаа хоол хүнснүүдийг гаргаж авч байна. Тэгэхээр энэ генетик нөөцийн ихэнх нь ядуу буруу орнд байдаг хэрнээ технологи өндөр хөгжсөн улс орнууд буюу одоо бидний хэлдгээр өндөр хөгжилтэй орнууд болохоор ядуу буруу орнуудын энэ нөөцийг ашиглаад маш их өндөр үнээр бүтээгдэхүүнүүдийг буцаад ядуу орнуудад өршөө дэлхийн нийтээр ингээд зардаг. Тэгэхээр эмийн бизнес бол дэлхий дээр бүр үндэсэн дамжсан том хэмжээний корпорацууд бий болсон. Тэгээ эмийн бол маш их ашиг олдог.
Хүн бол Тэгэхээр генетик нөөц гэхээр одоо илүү одоо тэр нөгөө фармацевтикал ч юм уу энэ бие онгаах ухааны чиглэлийн түүхийдүүдэд хэлээд байгаа юм уу? Ер нь зүгээр удамшлын мэдээлэл агуулсан бүх амьтан ургамлыг хэлээд байна. Одоо жишээ нь генетик нөөцөд жишээ нь монголчуудын одоо хүнсэнд хэрэглээд байгаа хонь мал за тэгээд зээр гөрөөс гэдэг бүгд ордог юм уу? Эсвэл зөвхөн энэ таны сая тодорхойлж хэлсэн энэ ялангуяа энэ эми ургамал ашигт юм ургамал амьтад ороод байна. Нөөц гэдэг үг ороод ирсэн болохоор энэ амьтан ургамал бичиж бидний нийт генетик материалын дундаас бодит болон боломжит үр ашиг олох бүхий үнц нь одоо үнц нь болох тэр хэсгийг л генетик нөөц гэж нэрлэдэг юм л да. Тэгэхээр бол нэг талаас чиний асуулт маш зөв. Нөгөөд нэг талаас бүхий л амьд биед генетик нөөц юм шиг болж байгаа. Тэрнээс чи ямар ч шинжилгээ ухааны нээлт гаргаад, ямар ч шинээр биологийн идэвхтэй бодисуудыг гаргаад, ямар ч ашигтай генийг гаргах боломжтой. Тэр талаар одоо бүхэл биологийн нөөцүүд генетик нөөц болчих юм шиг байна. Нөгөө талаас болохоор яг нөгөө энэ яг юуг одоо генетик нөөц болгох гэж тооцсон авч үзэх вэ гэхлээр нөгөө биотехнологийн шинжилгээ ухааны аргыг хэрэглээд тэр нь бол ашигтай гэдэг нь тодорхой хэмжээгээр батлагдаад тийм боломжит үнцийн бүхий одоо тэр генүүдийг эсвэл биологийн идэвхтэй тэдгээрийг амьд биетээс гаралтаа тэр бүгдийг хэлж байгаа байхгүй юу. Энийг жишээ дурдлаа гэж бодоход одоо нийт эми бараг 90% генетик нөөцөөс гаргаж авсан. Тэрийг дуурайлган синтезэлсэн байдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр ингээд ядуу бур орнууд, баян орнууд хоорондоо шударгаар юугээ одоо тэрнээс гарсан ашигаа хуваах асуудал маш нарийн төвхөд болчиход ирсэн учраас ийм Нагоягийн протокол гэдэг олон улсын хэмжээнд протокол гарч ирсэн. Яг гэвэл тэр анхны нөөц нь одоо анхны их усүр түүхийд нь ядуу орноос гаралтай адил. Жишээлбэл Монголоос нэг эми ургамал аваачаад Японд тэрнгээр маш үнэтэй хавдрын эсрэг юм үйлдвэрлэе гэж бодоход Япончууд тэрийгэ патентлаад бидний оюуны өмчөө гэд биднэрт буцаагаад ямар нэгэн үр ашигаа хуваалцахгүй ийм байдлаар би заавал Японы хэлээд байгаа биш л дээ. Зүгээр энгийн жишээ авахад ямар ч улс орнд байж болно. Ядуу орнууд, аян орнуудтай үр шимээ хуваалцахгүй байдал ингээд дэлхийн нийтээр сүүлийн 100 жил ноёрхоод байсан байхгүй юу. Тэгэхээр энэ байдлыг одоо гарал үүслийн улс оронтой тэр одоо нэг юм үйлдвэрлэе гэж бодоход тэрний үр ашиг болгоныг хуваалцах хэрэгтэй. Тэр бүхэл нөгөө генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг гэдэг асуудлын дотор багцлагд орсон байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нийт одоо дэлхий дээр үйлдвэрлэгдсэн эмүүдийн ихэнх нь уламжлалт мэдлэгт үндэслэгдсэн байдаг юм л да. Бид нарын бүгднийг нууж идэж хэрэглэжянсан хүн бүхний мэддэг аспирин гэхэд чинь тэр халуурах үед эсвэл өрөвсөл тусах үед дээр үед бургасны хальсыг чанж угаал удуулсан юм л да. Тэгэхээр санаа нь бол аль нэг үндэстний юм уу одоо ясны хэдэн 100 жилийн туршид амьдралаараа олж авсан тэр мэдлэгийг шууд ингээд нэг корпорац ч юм нэг эмийн компани шууд хэрэгжүүлж авсныхаа төлбөрийг одоо төлөх ёстой л гэсэн утгатай юм шүү дээ. Нөгөө талдаа бол нарийн хуульчилж ингэж оруулж ирэхин тулд нөгөө Нагоягийн протокол олон улсын протокол бий болоод тэгээд тэрнийхээ доор энэний чинь цаана нөгөө биологийн олон янз байдлын хамгааллын асуудал бас яригдчихэж байгаа байхгүй. Дээр нь нутгийн иргэдийн их ашиг тэр хүмүүсийн олон зуун жил хадгалж үлдсэн магадгүй судар бичгүүлдэггүй зөвхөн нэг гэр бүл аммаас ам дамжиж нэгэн гэр бүлийн дотор үлдсэн тийм жор байхыг бас үгүйсэх хараг байхгүй. Тэгэхээр энийг одоо шудрах тэгш хуваарлахын тулд нөгөө талаар нөгөө та нар оюутан байхдаа олон бас биологийн олон янз байдлыг хамгаалах төслүүдэд оролцдог байлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө гадны эрдэмтэн судлаачид Монголд ирэл судалгаа хийснийхээ төлөө мэдлэгээ бас тухайн орны оюутнууд эрдэмтэд судлаачдтай хуваалцах нь бас л энэ нөгөө бенефит шир юм уу өөр ашиг өгөөжийг шудрах тэгш хуваарлаж байгаа юм хэлбэр байна. Тэгээд энэ Нагоягийн энэ протоколынхаа хүрээнд энэ Монголд одоо нэм төсөл хэрэгжүүлсэн юм байна шүү дээ. Одоо нэг ялангуяа Монголд энийг хэрэгжүүлэх боломж нь хэр байна, хууль эрх зүйн ямар байна, хүний нөөц нь хэр байна, яаж бэхжүүлэх үгээд. Тэгээд энэ төслийг Монголд хэр удаа хэрэгжүүлсэн. Тэгээд одоо хүмүүсээ хэр сайн сургаж бэлтгэсэн бэ. Тэгээд хууль эрх зүйн хэр байна. Энэ ингээд яг манад яг хэрэгжихэд одоо хэр боломжтой байна.
Манайхан бол их нөгөө манайхан чинь нөгөө энэ биологи янзын конвенц батлагдаж гарангууд тэр дор нь элсэж орсон. Тэрнээс хойш энэ орчин үеийн чиг хандлагаар байгаль хамгаалалтын төлөө ер нь энэ байгаль хамгаалагчдад сүүлийн 20 жил нэлээд их хийсэн ч хамлахааргүй. Нөгөө талаас энэ Нагоягийн протоколд ч гэсэндээ манайхан нэлээд их дөнгөж батлагдаж эхлэнгүүт нь ер нь элсэн орсон байгаа байхгүй юу. Тэгээд энэ одоо Нагоягийн протоколд холбоотой генетик нөөцийн тухай хуулиа гаргахаар одоо олон жилийн турш энэ ажлын хэсгүүд байгаль орчны яамнуудаар байгуулагдаад хөлбөмбөглөлт мэдээ хөлбөр гарсан билээ. Миний хувьд бол энэ тэр ажлын хэсэгт бас орол явдаг л байсан л да. Гэхдээ энэ төсөл бол 17-аас 19 онд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр дээр нь манай байгаль орчин боловч ажлын яамтай ингээ хамтраад 2 жилийн төсөл хийгдсэн. Тэн дээр нь лид эксперт буюу нэг тэргүүлэх зөвлөх гэдгийг ажилласан л да. Тэгээд 2 жилийн туршид бол цаанд бид нэр маш олон судлаачид эрдэмтэд бас ажлын хэсгээ шинжилэн байгуулад тийм дотор олон удаа хуралдаж уулзаад тэр нөгөө нэг хуулийнхаа одоо төслөөр тий ажилласан. Дээр нөгөө хуулийн төслийг чинь шууд л улсын хөдөлгөөн өргөн барьчихгүй. Өргөн барихаас өмнө маш олон процедурууд манайх нөгөө Германы одоо юм гэдэг. Германы юу гэхлээр дагсан юм шиг байгаа. Өөрөөр хэлбэл нэг хүн хууль санаачлал шууд өргөн барьчихдаг юм байна. Тэрний чинь өмнө маш олон суурь судалгаанууд хийдэг. Одоо энэ хууль гарснараа нийгэмд ямар нөлөө үзүүлэх, байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх, ажлын байр шинээр нэмэгдэх юм уу, нөгөө ядуурл бусад зорилгоудтай хэр зэрэг давтсаж байгаа энэ бүгдийн анализ хийх. Монголд ямар үр ашиг авчрахын энэ хуулийг өргөн барьж дараа нь батлагдсанараа гэдэг. Тэгээд зөвхөн хууль гэдэг юм чинь нөгөө дангаараа нэг хууль гараад болчих биш. Дагалдан гаргах журмуудаар юу зохицуулах юм гэл тээ. Тэгэхээр энэ бүх төслийн төсөл маань хийсэн. Тэгэхээр бид нөгөө дандаа аутсорсингоор буюу нөгөө судлаач тухайн юуныхээ судлаач эрдэмтдийг ингээ богино хугацаагаар гэрээлж ажилуулад одоо косметик юу жишээлбэл нөгөө нэг ийм косметикийн чиглэлээр ажилладаг нэг судлаач эрдэмтэн, дээр нь биотехнологийн, микробиологийн, тэгээд хөдөө аж ахуйн чиглэлийн гих мэтчлэн маш олон судлаачид баг болж орж ирж ажиллаад маш их олон суурь судалгаануудыг хийсэн л дээ. Дээр нөгөө биотехнологийн чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л байгууллагууд нэлээд томоохон конференсыг хийсэн, салбар хоорондын том уралдаануудыг хийгээд зорилттой одоо болж байгаа болохгүй байгаа зүйл тэднэр ер нь энэ хууль гарснараа бас эрх ашигын тодорхой хэмжээгээр нөлөөлөгдчих байгаа учраас тэдний саналыг авах тэгэл хөдөө орон нутгийн ард иргэдийн саналыг авах дээр нөгөө хоёр пайлот буюу жижиг төсөл бүр уугуул хэв маягаа хадгалаад үлдсэн нүүдэлчин малчин хүмүүсийн дунд тэр нь өдөр тутмын амьдрал нь генетик нөөцөөс хамааралтай өөрөөр хэлбэл ханаа төглөө хүүхдийн эзэн нэгүтлээ гэхдээ гүйж гараад имээ түүж чанаад уучдаг тий. Цайгааг нөгөө имлэгээ дэлгүүрээс цай авдаггүй хүн нь дарагших нөгөө цайны ургамлыг таньдаг мэддэг тий. Тэгээ нөгөө нэг уламжлалт мэдлэгээ маш нарийн хадгалсан эцэг эхчүүд нь хүүхдтэй өвлүүлэн үлдээсэн тийм хоёр community бид нэр сонгож аваад community протокол хийлгэсэн. Тэгэхээр одоо энэ төслийн үр дүнд одоо хэрэг хууль нь батлагдвал ийм болох гэдэг юм ба штэ. Өөрөөр хэлэх юм бол манад одоо эм үйлдвэр зааш Монсоор жишээ. Монс эм үйлдвэрлэлээ. Тэрний гарч ирсэн ашигыг одоо хэрвээ тэр эмийг хийхэд шаардлагатай түүхий эдийг заашаа нь одоо Архангай аймгийн нэг цэцэр одоо аль нэг сумаас авсан болвол тэнд одоо байгаа нутгийн ард иргэдэд тэндээс одоо ашигаас нь өгнө гэсэн тийм утгатай гэсэн үг үү. Тэр нь бол тэгж ойлгож болно. Гэхдээ нөгөө юу л да энэ хуулийн ингээд төслүүд олон удаагийн tur хурал цуглаанаар ингээд юм хийдэж байсан. Миний одоо гол үүрэг юу байсан бэ гэхээр азар бол нөгөө яг энэ төслийг хэрэгжиж байгаа үед Вьетнамчууд нөгөө Бутанчууд юу өмнөд Солонгосынхаа тэр хуулийг гаргацсан байсан. Тэгэхээр гаргацсан байгаа улс орнуудын хуулийг нь би бас судалж анализ хийгээд одоо энэ чинь нөгөө нэг Нагоягийн протоколын focal point уу Монгол талаас хариуцдаг хүн байгаль орчны аялал жуулчлалын яам дээр бас байдаг байхгүй. Манай засгийн газрын төлөөлөд тэр тэднийх нь бусад улс орнууд одоо ийм хуулийн дээрээ ийм юмнуудаа тусгасан байхад манайх тусгаагүй шүү гэдэг нэг тийм policy gap analysis хийж өгч ирсэн л да.
Тэн дээрээс юу гэхээр одоо манай судлаачид маш их эмзэглэж эхэлсэн. Бид нар судлаачдтай хуралдаж яриад эхэлсэн чинь энэ ч одоо юу вэ, бид нарыг чинь судалгааны эрхчлөө бовдж чагдаад бид нар ч одоо нэг судалгаа хийхин төлөө ямнаас зөвшөөрөл бөөн бичиг баримт тамга тэмдэг болох юм биш тий. Одоо энэ одоо юу юм, бид нар чинь юмаа тэгэл ар хангаагийн ч өөр хангаагийн ч юм чинь даваалцсан гээл гүйжиж бол тайлбарлаад биднэрт баахан мөнгө төргөөл ийм юм болох юм биш үсттэй юм чинь гээл ойлголтын том зөрүүнүүд гарч ирээд. Тэгэхээр яг энэ дээр нөгөө төрийн өмчийн байгууллагууд, төрийн өмчийн ихтэй сургуулиуд, тентхийн судлаачид бол нөгөө тийм янз бүрийн төлбөр тооцоо гэхгүй. Энэ ихэвчлэн нөгөө манай нөөц баялаг гадны улс орнууд одоо манай нэг PhD оюутнаар ер нь дамжуулаад ч юм тий аваад бүх патентын тэр манай улс эзэмшихгүй нөгөө улс эзэмшээл тэндээсээ бах ашиг болоод хас сэргийлж байгаа байхгүй. Ялангуяа тэгэхээр нөгөө хөгжиж буй орнуудтай хөгжиж буй буурай орнуудын эрх ашигын төлөөл протокол юм биш нэг талаасаа бол бараг. Ер нь бол бараг тийм. Нөгөө талаасаа юу манай одоо ер нь олон жилийн турш ийм нэг гашуун туршлага байт юм байл да одоо чамаг одоо би PhD сургая тэг бүх зардал манайх ингээд даачнаа чи тэнд очиж судалгаа сайхан хийчихээ бид нар чинь нөгөө баярлал ядуу орн хүмүүс чи бүх юмаа даалгчлаа гэж дахиж очивол эндээс дээж аавал гэл судалгаа хийгээл тэгэл нөгөө нэг PhD чинь яах вэ 3-5 жилийн дотор хийхдээ 3-4 өгүүлэлэг хамтарч хийлүүлээл тэндээ бүх юмаа орхичвол яваад ирж байгаа байхгүй. Гэтэл тэр чинь цааш нь нөгөө боловсруулалт хийгээл зөндөө олон патентууд авдаг. Ер нь ихэнх тэр эзэмшсэн патент 90 гаруй хувь баян орнууд буюу том компаниуд эзэмшсэн байдаг гэж байгаа байхгүй. Тэгэл тэр ийм үйлдвэрлэлийг тэр PhD оюутанд ямар ч хамааралгүй тэр хүн судалгаагаа хийлгээд мөнгөө төлүүлээд амьдралын зарлал даалгацсан болохоор тэгэл азны болол энэ асуудал өнгөрчдөг. Туршлагууд манад асар их. Ягаад гэхээр манай бүх маш олон дээд юмнууд Японд гарсан, өмнөд Солонгост гарсан. Манай одоо ойрын хуршиг Япон Солонгос хоёр зүйл ийм үйлдвэрлэлээр Азитай нэлийн тэргүүлдэг байхгүй. Япон бол бараг дэлхийд ихний ард орж байгаа шүү гэх мэтчлэн. Тэгээд тэр ийм процесс хурцлагдсан. Тэгээд ямар ч судалгаа юм хийхээс өмнө нөгөө focal point байгаль орчны юмна мэдэгдэх хуудас бид нар ийм судалгаа хийх чинь шүү гэдэг. Тэгээд тэр нэг database юмд ороод тэгээд түрүүн чи их чухал юм асуусан л да нөгөө монсор жишээ аваад ер нь бас ингээд ажиглал тэр энэ төслийг хэрэгжүүлж авах бас яг юм билээ. Ихэнх юмнууд бол судар уламжлалт мэлгийн хувьд бол манайх маш сайн сударжуулж одоо тэрийг ингээд баримтжуулж асар мундаг 5000 гаруй жилийн түүхтэй тийм уламжлалт мэлгтэй билээ хамгаах юм. За. Тий. Та тэгээд энэ 2018 оны 7 сард нэг чэйжүүд нэг хуралд орсон байна л та. Тэгээд би тэрний нэг юуны презентацнуудынх нь ингээд нийлүүлсэн юмыг нь олж харсан. Тэн дээр нэг ийм юм яваадсан. Тэр Water Food Ecosystem Resilience гэж бичсэн байсан л да. Тий, энэ юу юу гэсэн ойлголт яваад байна. Одоо жишээлбэл энд нэг ийм юм яваад байдаг шээ. Нэг Food, Water, Energy Nexus гэдэг одоо нөгөө хүнсийг үйлдвэрлэхэд ус хэрэглэн, ус нь бохирдон, тэрийг нь одоо шин цэвэрлэхийн тулд энерги зарна ч гэдэг юм уу. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ усыг хамгаалах, хүнсний үйлдвэрлэл, тэгээд энэ энерги гурван зүйлийг ингээд цогцоор навж үзвэл илүү одоо үр дүнтэй гэдэг шиг одоо энэ water, food, ecosystem гэсэн гурван юмыг нийлүүлсэн байна шүү дээ, тийм ээ. Тэгээ энэ хурлынхаа талаар ярьж өгөөч. Энэ бас ойлголтыг Чист миний юмнуудыг сайн авгаж үзсэн биш. Тим хуралд явснаа баг мартчихсан биш үү? Юу хэлээг гайхлаа шүү. За тийм яг чухал асуултууд чи асуучлаа. Юу гэхээр шүү дээ энэ нөгөө юу юм бэлээ. Тэр нэг дундад өргөрөг дорших улс орнууд нийлээд доктортой хөгжлийн зорилтууд ааш дээ нүүбий тий. Тэр доктортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн тулд ерөнхийдөө нөгөө ус, хүнс, экосистемийн асуудлуудаар экспертүүд ингээ экспертүүд байнга уулзч хуралддаг юм байна л да.
Тэр нөгөө юмны эксперт нь болоод нэг чэжүүдний 19 онд явж ирсэн. Тэр их сонирхолтой хурал байсан. Яг тэгэхээр энэ нүүбэс зохион байгуулж байгаа тэр дундаж өргөгдөх гэхэлэр одоо энэ манайх Канадын нэр зарим үжүүд бас байсан баг шүү. Тэгээд Америкийн зарим байсан. Эдгээр ингээд дандаа гандуу хураа бүс нутгууд ингээд нэг зурус хэсэг нарийнхан бүс нутгууд орсон байсан. Тэгэхээр тэр гандуу хураа ус орнууд чинь энэ тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бол ямар асуудлууд тулгарх юм, экосистем нөгөө уур амьсгалын өөрчлөлтөөс болоод маш их улам гандуу хураа болж юм. Дээр нь энэ дээр нөгөө усны асуудал улам хомсдож эхэлж байна. Хоол хүнсний асуудал гэдэг хойштой ер нь бид нар энэ доктортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд одоо юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг маш олон судлаачид хөрс судлаач уус судлаачид дээр нь экосистемийн шинжилгээ ухааны наривчлсан судалгаа хийдэг уур амьсгалын өөрчлөлтийн насан зохицох чиглэлээр өөрчлөлт насан зохицох чиглэлээр судалгаа хийдэг судлаачид цугласан. Миний хувьд ямар ихтгэл тавьсан гэхээр манай улс мөн ялгаагүй нөгөө маш гандуу хураа уур амьсгалтай маш улам хит гандуу шүү дээ. Тэгээд тэн дээр бол нөгөө энэ генетик нөөц маань өөрөө бол нөгөө хүнсний асуудлыг шийдэхэд дээр нь хүнсний асуудлыг шийдэхэд яаж оролцох ёстой юм бэ гэдэг талаар нэг сэдэн саналуудаа хэлжсэн л да. Өөрөөр хэлбэл нөгөө манай түрүүн миний ярьсан уламжилт мэдлэгээр ингээд маш ариун баялаг уламжлалт мэдлэгийг манай хүнсээ боловсруулдаг энэ гандуу хураа бус нутагт тохирсон дасан зохицсон нарийн тэр нөгөө хүнс боловсруулах нарийн бас уламжлалт мэдлэгтэй юм билээ. Жишээлбэл юу ах вэ? Жишээлбэл одоо ааруул ээзгийгээс өсвөлөл тий. Тэр иддэг уудаг цагаан эдэнүүд байгаа байхгүй. Нөгөө талаас нөгөө цагаан эдэг гэхээсээ илүү би бол юуг ярьсан гэхэлэр цагаан эдэг би нэг яриаггүй маа. Манайх юм зэрлэг хоол хүнсний ургамлууд, эмийн ургамлуудыг одоо хүртэл хэрэглэдэг ихэнх хүн амын. Тэгэхээр нөгөө энэ дэлхийн хүн ам чинь нэг хэдхэн одоо төмөс, улаан буудай, цагаан буудай ч гэдэг юм уу цөөхөн тооны хүнсний ургамлууд дэлхийн хүн амын ихэнхний хоол хүнсийн ихэнх нь эзэлт юм байна л да. Тийм учраас тэр нөгөө судлаачдын анхаарлын төвд одоо хүртэл зэрлэг ургаж байгаа тэр хүнсний ургамлаа идж байгаа улс орнуудыг их сонирхдаг юм бэл. Яагаад тэгэхээр тэр одоо байгаа манад тэр янз бүрийн тэр одоо үр тарианы үг гэж хэлэх одоо төмсний үг генетрэгэл янз янзын тэр ургамлуудын үг нь устчаараа амьдрах орчин устчаараа тэр генийн дахин сайжруулах шинжлэх ч юм уу тэр асуудал нь ашиг төвөгтэй болоод ирдэг юм байна л да. Уур амьсгалын өөрчлөлт явагдаад ирэхээр гэтэл манад бол нөгөө хамгийн гайхалтай нь тэр хүнсээ хэрэгжилж байгаа одоо суулгахаар нээтрийг л нөгөө сум болгоом ч л баг тодорхой хэмжээр чи анзаарсан бол одоо говийнхан гэхэд тэр суулгахаар нэ гэдэг зүйлүүдээ хангаахан гэхэд одоо нэрс айс ч гэдэг юм уу намар тэр витамин юмнуудаа зэрлэг жимснээс аваад байгаа байхгүй. Тэрийг өчиргөө тийм зэрлэг юма түүж иддэг уус орно. Ерөнхийдөө бол цөөхөн. Тэр чинь та ял хэдийн харимлжуулсан тэгээд байгаа байхгүй. Гэтэл тэр зэрлэг үг гэдэг чинь өөрөө маш нарийн нэмдэн одоо юу юм бэ? Хадгалж хамгаалж нандинж үлдэх ёстой генетик нөөц юм бэ. Зөв тийм л юм байна л та. Тэр чинь амт нь ч өөр багш. Одоо шинэ энтхийн нэрс Монголд байгаа нэрс хоёр хоорондоо бүр шал ууралцтай шүү дээ. Тэр амт нь өөрөөс гадна тэрний чинь цаана нөгөө ген гэдэг асуудал байгаа. Тэр ген тэр хуурай гандуу бүс нутагт дасан зохицоод ургаад одоо хүртэл байгаа тэр одоо генийг жишээлбэл сонирхоод байгаа байхгүй тий. Тэр цагаан будаага ч юм уу өөр нэг юмда шилжүүлэн ижил төстэй ургамлуудаа шилжүүлэн суулгахад магадгүй ус сэргэлгүй ургачч болох юм ч гэдэг юм тий. Тэгээ энэ төсөл одоо дууссан уу тий одоо энэ Нагаягийн төсөл Нагая протоколыг энэ Монголд хэрэгжүүлэхтэй холбоотой энэ төсөл одоо дахиж үргэлжлэх үү? Энэ үргэлжлэн гэж би бол найдаж байгаа. Гэхдээ би бол одоо энэ дээр ажиллахгүй байгаа. Яг л төсөл дууссан. Хоёрдугаар нөгөө би яг энэ төсөл дуусах үед нь нөгөө хүүхд гаргаад төрөөд тэгээд нөгөө гэрээгээ цуцлаад богино хугацааны юу гэсэн учраас тэгээд нэг сайхан юм бол энэ чинь нөгөө 24 оронд зэрэг хэрэгжсэн төслөхгүй айгу том дэлхийн хэмжээний. Гэтэл манай Монгол төсөл бол 24 орноос
перформанс буюу үйл ажиллагааны хэрэгжилтээр нэр номер 1-р орж ирсэн. Тэгэхээр энийгээр дамжуулаад манай багт ажиллаж ирсэн нэр бүх хүмүүст маш их талархалтайгаар би дотроо бодож байгаа. Тэр нөр олон хүмүүсийн нөр хөдөлмөрөөр энд бас шингэсэн байгаа юм л да. За дараагийн он дараалалаараа та 2010-аас 2016 оны хооронд тэр нөгөө байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн одоо санаачлаг гэх нэг төрийн бус байгууллагт ажилласан байна шүү дээ. Тэгээ энэ төслийн одоо энэ төрийн бус байгууллагын зорилго, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч. За. Энэ нөгөө юм бичтэйсэн л та нөгөө 2010 онд би нэг Лондонгийн Imperial College гэдэг сургуульд магистр сурсан. Байгаль хамгааллын чиглэлээр. Тэгээ байгаль хамгааллын чиглэлээр нэг баахан л ажиллаад байсан. Эцсийн дүндээ ер нь бол энэ маш нарийн төвөгтэй байгаль хамгаалал гэдэг чинь зөвхөн биологч хүний хийх ажил биш юм билий. Энэ бол шууд хүнтэй холбоотой. Байгалыг хийн сүйтгэж байгаа, хийн болохыг ойлгочод байгаа. Тэр амьтдыг хийн амьдрах орчингүй болгочод байгаа. Эцэс тэр хүний одоо санаатай санаагүй үйл ажиллагаанаас л болд юм бэл. Тэгэхээр надад яалтчгүй тэр нөгөө антропологийн мэдлэг, нийгмийн шинжилгээ ухааны мэдлгүүд энэ ажлаа хийж явж байхад бол дутагдaltaй байсан л да. Тэгээд ийм интердисциплинary олон шинжилгээ ухааныг багцлсан тийм маш их олон ур чадварыг нэгэн жилийн дотор олгох юм сургалт юу гэдэг юм бол гэж хайж байгаа. Лондонгийн Imperial College-д би сурсан. Тэгээд тэр сурж байхдаа нөхөртөөгөө ярилцчихад хоёулаа ер нь нэг юм байгууллага байгуулах хэрэгтэй юм байна. Тэгээд бид хоёр нийлж байгуулсан энэ төрийн бус байгууллага орчин доктортой хөгжлийн санаачлал гэдэг. Энэ төрийн бус байгууллагыг яагаад байгуулсан гэхээр чи 10-аад жилийн өмнөх явдал болчихж байгаа 2010 онд. Тэгээд ер нь бол нөгөө ийм орчин үеийн чиг хандлагын шинэ ойлголтууд энэ бүгдийг ингээд байгаль орчны салбарт ажиллагчдын үйл ажиллагаанд өдөр тутамд ингээд оролцуулж мэдээлэлээр хангаж зөвлөгөө үйлчлэгээ бас давхар үзүүлдэг ийм байгууллагыг. Тэгээд яг гоо манай нөхөр энэ байгууллагын үйл ажиллагааг дагнаж хариуцж явж байгаа. Тэгээд би 16 оноос нэлээх оролцож эхэлсэн л дээ. Одоо ч гэсэн энд ажиллаж байгаа. Одоо нөгөө хүүхэд маань нэг 7 сартай болсон болохоор өдөрт 3 цаг надад ажил хийх боломжоор гэрийнхэн маань хамгаад энэ байгууллагатай би ажиллаж байгаа. Зөв. Тэгэхээр одоо дараагийн нэг танаас авах гэдэг та нөгөө UNDP нэгдсэн улсны байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн нэг юм төсөл дээр ажилласан байт юм байна. Энэ болохоор нөгөө Монгол алтаадах биологийн төрөл зүйлийн хамгаалал тэгээд хөгжлийн боломж дах одоо экологийн хязгаарлалт гэж ярьж байна тий. Ecological limits гэдэг тий. Нэг энэ өгүүлбэрийг би нэтээс олсон юм байна. Тэгээ энэ өгүүлбэр дээр энэ ялангуяа зөвхөн ихний асуулт нь айгүй энгийн юмнаас энгийн зүйл асуух гэж байна л да. Ер нь зүгээр ягаад Монгол алтаа маань өөрөө юм хамгааллын хувьд юм чухал ач холбогдолтой тийм газар болж бүс нутаг болж явдаг вэ? Энэ талаар ярьж өгөөч. За тийм нөгөө 2010 онд юм байна. Тэр чинь нөгөө тийм олон улсын сэтгүүлд нэрээ тийм өгүүлэг хэмжүүлсэн байна. Энэ ажиллаараа. Тэр юм нэг жилийн гэрээ гэдэг нүүбтэй UNDP-ийн нүүбийн хөгжлийн хөтөлбөр дээр мөн алтан саяны төсөл хэрэгжижсэн тухайн цаг. Тэгэхээр тэр төслийн хүрээнд одоо ямар нэгэн маш чухал ажил санаачилж байсан л да. Эндрүүл орё гэдэг нэг хамтран зүтгэгч яг маань олон улсын зөвлөх маань тэр төслийг нөгөө ярилцаал энэ төслийн үйл ажиллагааны нэг хэсэг болсон. Тэр нь болохоор алтан нурууг нөгөө цогцоор нь хамгаалах, ландшафтын одоо хамгаалах тийм статик төлөвлөгөө боловсруулъя. Тэр төлөвлөгөөгөө болохоор зөндөл олон төлөвлөгөө, менежмент төлөвлөгөөний зэрэг монголоор дүүрэн байна. Гэхдээ тэрийг яг хэрэгжүүлэх магадлалын өндөр болохын тулд нөгөө ямар нэг хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлдэг нутгийн хүмүүсээр энийг боловсруулъя. Хамтын оролцоонд боловсруулъя гэсэн тийм оролцох санаачлал гарсан байна. Тэгэхээр алтан нуруунд чинь нөгөө Баян Улгийн аймаг, Ховд ус Баян Хонгор аймаг орж байгаа. Говь алтай аймаг гэдэг. Тэгэхээр энэ нөгөө энэ аймгийн нөгөө бүхий л аймаг болон аймагуудынх нь нөгөө байгаль орчны асуудал ирхэлсэн, дарга нар асуудал ирхэлсэн мэрэгчлэтнүүд эдгээр энэ төлөвлөгөөг
гар бие оролцсон л доо. Удаа дараа хэдэн ч удаа бид нар чи яалаа 4 5 том семинаруудыг хийгээ хэлцүү зүгээр системүүд ингээд. Тэгээ яг бичиж багцлах ажлын нөгөө олон улсын зөвлөх маань би болохоор Монгол талаас хариуцсан наашнл үндэсний зөвлөх гэсэн. Тэгээд энэ зүйл оройтой хамтраад бид хоёр багцлж бичижсэн. Тэгэхээр энэ Алтан нор бол өөрөө чи их чухал асуулт асуулаа. Ямар ач холбогдолтой юм бэ? Асар их ач холбогдолтой юм бэл. Оросын эрдэмтэд бол нөгөө Оросын алтаад юу хэрэгжүүлээд төсөл хэрэгжүүлээд энэ бол ерөөсөө эмийн ургамлын их нутаг гэж хэлсэн байгаа байхгүй. Дэлхийн том эмийн ургамлын их нутгуудын нэг нь бол Алтан нуруу гэж хэлсэн. WWF гэж бид нэр ярьдаг шүү дээ. Дэлхийн байгаль хамгаалах сан болохоор 200 дэлхийн том экоспос нутгууд энэ заашгүй хамгаалж үр хойчтой үлдээх хэвээр 200 том экосистемийг анализ хийхэд нэг нь бол Алтан нурууны экосистем ялцж орсон байна. Тэр утгаараа бол энэ дэлхийд ач холбогдолтой Алтан нуруу. Алтан нуруу ч өөрөө зөвхөн одоо Монголын хэсэгт байдаггүй, цаашгаа үргэлжлээд нөгөө Орос, Казахстан тийшгээ бол үргэлжлэдэг Оросын нутагт тэр утгаа бүр Алтан бүгд найрамд болсон тэргээд бас байсан шүү дээ. Оросд чинь манай Монгол турхтнууд амьдардаг тийм байна. Тэгээ энэ дэр нэг энэ landscape species гэдэг нэг ойлголт яваад байсан. Тэгээ энэ яг ямар зүйлүүд байдгийг одоо яагаад хамгаалах надад энэ ямар ач холбогдолтой. Яг ямар зүйлүүд энэ landscape species руу оруулаад байна. Яг зөв. Тэр Алтан нурууг үедээ бас цогцоор нь хамгаалах нэг үндэслэл боловсруулах шаардлага гарч ирсэн. Нэг ямар нэгэн байдлаар энэ чинь дэлхийд ач холбогдолтой нуруу муу гэдэг хүнд ойлгох шаардлага гарна да. Тэнгүүд ингээд энэ ландшафтыг бүр тэр чигээр ландшафтаар нь төлөөлөх зүйлүүд юу байж болох вэ гэдэг. Алтан нуруунд амьдардаг бүхий л одоо хөвтөн амьтны шувуу одоо ургамал эднэрийг чинь ингэж жагсаач тавьж байгаа л эндрүүтээр одоо эхний анализ хийсэн л дээ хоёлаа. Тэгээд ер нь бол энэ ландшафтын зүйл гэдэг юм маань өөрөө бол энэ ландшафтын зүйл гэдэг нэртэй энэ нэр томьёонууд оруулах маш зөв юм байна гэдэг тохиролцоо төгссөн байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энэ олон улсад бид хоёр гаргаад ирсэн нэр томьёо биш л те. Олон улсад бол тухайн ландшафтыг ландшафтаар нь илэрхийлж чадах зүйл. Тэр нэг шөхөр зүйл гэдэгтэй бас ойролцоо юм байна те. Umbrella species гэдэг. Зөвхөн тусгай хамгаалалттай газар гэж зөндөө олон тусгай хамгаалалтууд Алтан нуруунд байна. Гэхдээ тэр тусгай хамгаалалттай газар дээр л төвлөрөх биш бүхий л бүтэн ландшафтаар нь явах бол уудам орон зайг эзэлж нүүдлэж оршдог зүйлүүд маш их байгаа байхгүй тэнд чинь тий. Одоо цагаан зээр хар сүл зээр эднэр шиг бүр том орн биш юм. Гэхдээ тэр зүйлч гэсэн Алтан нуруунд дүрж бас орж ирж исэн улам түүхэн нөгөө тархалтны хүртэл тийм байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр бол нэлээд олон зүйлүүдийг тийм ландшафтын зүйл гэдгээр бол олон шалгуурууд боловсруулад өөрөөр хэлбэл тухайн тэр ландшафт жижиг хөхтэй амьтад бас орсон байгаа чи анзаарсан бэл тээ. Тухайн ландшафтын тэр бүрэн бүтэн байдлыг бий болгож хадгалж үлдэхэд тэр зүйл өөрөө маш чухал. Тэгээд тэн дээр нөгөө нэг Монгол алтаадах одоо биологийн төрөл зүйлдэх хүний нөлөөлөл гэдэг дээр хүмүүс өөрснөө ингэж жагсаацсан байсан шүү дээ. Хүмүүс одоо тэр нөгөө оролцсон хүмүүсийн. Тэгээд тэн дээр таны санаж байгаагаар одоо ер нь Монгол ялангуяа Монгол алтаа энэ бүс нутагт биологийн төрөл зүйлд хамгийн одоо ихээр нөлөөлж байгаа хүний нөлөөллийг одоо ямар нөлөөлөлүүд байна? Одоо 3 том нөлөөлөлөөр хэлэх юм бол ер нь бол юу л байсан л да бид нар энэ дээр ингээд ерөөсөө янз бүрийн хэвлэгдсэн бүх материалуудыг ашиглахаас гадна яг тэр нутагт нь одоо ажиллаж амьдарч байгаа тэр хүмүүсийг оролцуулаад тэр ландшафтынхаа зүйлийг ч гэсэн яг тэнд ажиллаж исэн биологчдыг урьж оролцуулаад хилцүүлгүүдийг хийжсэн байна. Тэр дагуу аль зүйлийг сонгох уу яах вэ гэдэг. Тэр үеэр бас нөгөө улаан данс маань гарсан байсан бас маш их нөгөө төлөвлөж болж исэн. Тэгээд нөгөө хүний нөлөөлөл гэж ярих юм бол алтаад маш том нөлөөлөл яг одоогийн тухайн тэр үед үзүүлж исэн нөлөөлөл мал аж ахуй байсан л та. Ерөөсөө малын хөлийн нөлөөлөлт маш их өртөж эхэлж байгаа. Тэгээд энэ одоо тэр ирүүс гэхэд чинь л нөгөө тархац нутаг нь малтай маш их давцалтай, аргал ангир малтай их давцалтай. Тийм учраас тэр хүм ирүүсийн хооронд зөрчил үүсээд байх жишээ нь тий. Тэгээд одоо дараа боломжит тийм нөгөө нөлөөллүүдээр бол уул уурхайг авч үзчихсэн. Уул уурхай тэгээд замууд
Тэнд бол бас нөгөө бид нэр эмбрио тойрсон тэр ажлаа хийхдээ маш олон төрлийн хүмүүстэй уулзчихсан, нөгөө зам харилцаа тээврийг хариуцчихсан, тухайн үед хэрэгжижсэн төслүүд тэр яам там газар гэж яхад маш олон замууд тэрнгээр бас тавигдана гэж төлөвлөгдсөн юм шиг. Тэгээ замын өөрийнх нь стандартнд нь одоо тэр нүүдлийн амьтдыг гаргаж өнгөрүүлэх тийм гарцууд байдаг шүү дээ. Тэр гарцууд гэдэг асуудал жишээлбэл тэр зам дээр байна уугүй гэдгийг шалгаж байвал тэр төлөвлөгөөнд нэлээ мастер план юмуд нь. Тэгээд дээр нь тэр сум хөгжлийн төлөвлөгөө, аймгийн хөгжлийн төлөвлөгөө энд нь бол энэ ландшафтын зүйлийг заавал оролцуулах хэрэгтэй. Энэ зүйлийг хамгаалахын төлөө эн чинь ийм нарийн учиртай юм бэ. Одоо нэг ийм юм байгаа шүү дээ. Нөгөө community based conservation, community based ecotourism гэдэг шиг энэ өгүүлэг дээр нэг ийм evidence based conservation гэсэн нэг ийм ойлголт яваадсан. Энэний талаар ярьж өгөөч. Энэ бас одоо өөрөөр хэлбэл эндээс харахад бол conservation бол ингээд олон 100 жил, олон 10 жил энэ тэндгүй явж байгаа шүү дээ. Гэхдээ энэ дотроос бүр яг нөгөө баримт нотлогоон дээр тулгуурсан байгаль хамгаалал гэдэг ийм бүр ойлголт гарцсан байна шүү дээ, тий. Энэний талаар тэр нэг баримт нотлогоон дээр тулгуурлах ёстой байна гэсэн санааг битээр дэвшүүлж ирсэн юм л да тэр үедээ энд тэр чинь бол бас дэлхийн нийтээр яригдаж эхэлж ирсэн. Юу гэхээр одоо сүүлийн нэг тухайн цаг үед бол 20-30 жилийн турш нөгөө нутгийн иргэдэг байгаль хамгаалалд оролцуулах нь нэн чухал юм а гэдгийг бол эргэлзээгүй хүлээн зөвшөөрсөн. Хэрнээ одоо нутгийн иргэдэг төшгөөсөн байгаль хамгаалах гэхээр тэр хүмүүсийн дунд баахан л үйл ажиллагаа явуулаад одоо тэднийг чад өгчүүлээд ноос ирдэг болгоол гутал хийдэг болгоол ингээд хийдэг. Гэтэл нөгөө хүмүүс ноос ирдэг гутлыг одоо хийдэг болцсон юм бол буцаагаад тэр хүмүүстэй тулж ажиллахад нэлээх цаг хугацаа мөнгө зарцуулж байгаа шүү дээ. Гэтэл тэр зарцуулсныхаа хэрээр нөгөө нэг амьтад нь хэр сэргсэн, тархац нутаг нь хэр тэлсэн. Нутгийн иргэдийг ингэж анхаарсныхаа хэрээр одоо бэлчээр нутгийн тэр нөгөө талхагдл юм эргээд гайгүй болсон юм уу гэдэг тэр үнэхээр тэднийг оролцуулж байгаа байгаль хамгаалал юм бол тэднийгээ дагаад байгаль нь ч гэсэн хамгаалагдах тодорхой нэг индикаторууд заавал боловсруулагдаад тэр индикаторынхаа дагуу байгаль маань хамгаалагдаж гинүү гэдгийг л дандаа ингэж шалгах хэрэгтэй гэдгийг. Тэгвэл нэг үр ашиггүй асар их мөнгө, үр ашиггүй маш их цаг хугацаа тий. Янз бүрийн юмнууд зарцуулагдаад байдаг гэсэн байхгүй юу? Тухайн цаг үед шүүмжлэлтэй хандхад. Тэгэхээр энэ evidence буюу ямар нэгэн тийм одоо баримт нотлогоон дээр тулгуурсан энэ манай төсөл хэрэгжснээрээ жишээлбэл эцсийн дүндээ Монгол улсад одоо байгаль хамгаалалт ямар үр дүн яг хэмжиж болох ус ямар үр дүн гарчаад байгаа юм бэ гэдгийг хүн бол ажлаа эхлэхээс өмнө тий гарах юм бэ? Дараа нь явцын донд гарч байгаа юм бэ? Тэгвэл нэг төсөл хэрэгжин дууслаа тэр бүгд мартагдана нэг цааснууд болоо хувирч гэх юм тий. Эсвэл нэг тоног төхөөрөмж дурам мурам хэдэн хүн сургалтанд хамрагдана гэх ийм байдлаар болохгүй юм байна гэсэн санаалахгүй юу? Зөв. Та миний хойш асуух юмнуудад бас давхар хариулаад ах шиг байна. Тэгээд одоо тань дээр миний мэдэх юм бол энэ Монголд хэрэгжиж байгаа энэ томоохон байгаль хамгааллын чиглэлийн төслүүдийг олон төслүүдэд одоо зөвлөх байдлаар болон яг full timer ч гэдэг юм уу те ажилласан хүмүүсийн нэгд бол бид таныг гэж удаад байна л да. Тэгээ ер нь UNDP-д ажиллах WW Step Forward гэдэг олон төслүүдэд ажиллалаа шүү дээ. Тэгээ эндээс харахад ийм төслүүдэд залуучууд ажилласнаар ер нь ямар давуу талыг олж авдаг вэ? Юу сурдаг вэ? Яг гоо би нэг Step Forward гэж сая хэлээ л тэр болохоор юу байсан гэхээр Лондонгийн амтны судлалын нийгэмлэгийнхэн Монгол Улсын их сургуультай хамтраад нөгөө Дарвины санаачлаг гэдэг англи засгийн газраас санхүүжилт аваад нэг төсөл хэрэгжүүлсэн Step Forward програм. Тэр бол маш урт хугацаанд харьцангуй тэр яг эхлүүлж хамтран эхлүүлж хэрэгжүүлж байсан хүний хувьд бол тухайн цаг үед бид нэр маш их залуучуудыг тэнд оролцуулах боломж өгчлөөр хангачсан. Одоо надаас ихсэлээ тийм ээ. Би болохоор яг өөрөө одоо 94-өөс 99 оны хооронд Монгол Улсын их сургуулийн биологийн оюутан байсан байхгүй юу? 94 онд би ой судлалаар сурж байгаа. Тэгээд 95 оноос биологоор эхэлж дахиад нэгдүгээр курсээс их сурсан. Тэгээд тэр үед болохоор нөгөө оюутан хүн бүхэн л хийдэг байлгүй одоо бодвол маш их хүсэл эрмэлзэл ихтэй. Тэгээд ингээд
их юм бүхнийг л одоо сурж мэдхийнсэн гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэй байлаа л да. Гэхдээ нөгөө та нарын үетэй харьцуулбал биднэрт чинь тэр болгон олон тийм төсөл хөтөлбөр дээр ажиллах юм хүн бүхэнд бас боломж олддог байсан. Тэгээд энэ степ форвардаар ажиллах үедээ манай англи хамтрагч нар нэг сайхан санаачлал гаргаад МОС-ийн багш тухайн үеийн МОС-ийн үдирчээс удирдлагуудтай хамтраад яг МОС-ийн биологийн факультетэд болохоор заагддаггүй хичээлүүдийг зуны сургалтаар нь одоо бас хүүхдүүд ингээ харьцангуй олж авах боломжгүй тэр ур чадваруудыг зуны сургалтуудаар дамжуулаад өгөө гэх. Тэгээд нөгөө жишээлбэл зан төрхийн эколог гэдэг хичээл тухайн үед хүмүүс заагддаг байсан. Зан төрхийн экологоор профессорууд Английн том сургуулиудаас профессорууд авчирчсэн л да бид нар. Тухайн үед чинь Манчестер их сургуулиас ирж исэн, Оксфордоос ирж исэн. За Кембриджээс бас ирж исэн зоологийн техникээс. Тэгээд Лидс их сургуулиас ирж исэн, Брайтнаас ирж исэн гэх мэтчлээ. Тэгээд нөгөө статистик гэдэг юм чинь ерөөсөө экологтой нааш нарийн холбоотой экологийн шинжилгээ ухааны ихэнх судалгаанууд модель дээр үндэслэгддэг статистик урагшлалтай шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр ур чадваруудыг олохын тулд экологийн статистик, экологийн модельээр бас нарийн мэрэгсэн багш нарыг авчирч хүүхдүүдэд зэжил залгажсэн. Тэгэхээр чиний асуулт бол нөгөө их чухал асуулт байна л да. Залуучууд энэ төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах боломж нөхцөл ямар байдیں۔ Тэ ажилласнараа ямар юм сурдیں۔ Гэдэг. Яг нь одоо зарим нэг төслүүд бол яг нь интернгийн оюутнууд авч ажилладаг л байна. Гэхдээ ер нь ихэнх төслүүд бол яг цөөхөн л гэдэг хүмүүс л ажиллаад ах шиг юм л да. Тэгэхээр бол яалтчгүй залуу үеэ бид нар бол бэлтгэх нь одоо маш чухал асуудал л да. Тэгээд төсөл хөтөлбөр дээр орж ажилласнараа илүү нөгөө орчин үеийн чиг хандлага юмнууд одоо ямар байгаа гэдгийг хүүхдүүд нөгөө практик дадлага сайн суралцсан л да. Тэгээд одоо би таны нөгөө түрүүн та яриан дундаа тэгээ Imperial College-д 2009-с 10 оны хооронд сурж исэн гэдэг. Тэгээ анх тэр Imperial College маань бол одоо Английн, Европын бол их том нэлээд өндөр дээгүүр байрт ордог. Маш удаан урт хугацааны төвхтэй коллежуудын нэг тийм ээ. Тэгээ энд анх очиод танд ямар сэтгэл төрж исэн бэ? Ер нь хамгийн анх. Би одоо энэ орсон хүн болгоноос сургуультай очиод сэтгэлийн нэг асуугаад байгаа шнэ. Тэгээд яг анхны сэтгэл гэвэл надаа нэг шүн очсон болохоор ингээд нэг хав харахад нэг том ойр орсон. Би ингээд урд нь Лондонд байдаг зөндөө олоод ажлын шалгаар очиж байгаа. Imperial College гэдэг нэг Лондонгийн Kensington буюу амар говьгоо шүү дээ. Зүгээр нэг тийм хотын гол сургууль гэж мэддэгддгүй юм байлээ ш. Хотынх нь зүгээр ингээд голд нь ингээд цогтаа ингээд зэрэгцээд байж идэг. Нэг хотын төвд айгүй гоё газар ингээд байдаг тийм сургуульд би очиж бодчихсон байхгүй юу. Гэсэн чинь онцны буудлаас бодвол энэгээр тэнэгээр яваал ингээл такси аваад ингээл гэр бүлээд авалцсан. Хүүхд маань дөнгөж нэг 2 насурч гэсэн хөрөнгө бод аваад бид нэг харахгүй нэг газар байсан чи амар том модон дотор нэг харахгүй. Тэгэл нэг юм хамгаалагч өмссөн хүн онгодгол миний нэр ирэх чагаа цаг хугацаагч асар сайн мэдсэн. Өөстө жаргал ирж байгаа. Одоохон төлхөр авчираад үгүй. Тэгэл өрөө мөрөнд болчихсон. Өглөө босоод харсан чинь би битүү модон дотор нөл манан цонхны доор гөрөөс мөрөөс bijсэн байхгүй. Тэгээ би тийм нэг аягүй гоё зэрлэг байгууллага дээр яваад орчихсон. Тэгээд тэрнийхээ учрыг сүүлд нь л олж байгаа. Тэр чинь аягүй завгүй ээж байгаа л ерөөсөө баг хааш явахад ямар ч гэсэн тэр Лондонд л явах гээд байгаа гэдэг утгаараа явахаа өмнө мэйлээ шалтгаалсан. Өө хэлсэн. Тэгсэн чинь манай тэр сургууль болохоор нөгөө зөвхөн биологийн кампус нь тэр сэлгүүд парк гэдэг. Лондоноос 40 минут хооноор 30 минут жил явдаг. Тийм Аскот гэдэг газар жижиг хот. Тэгээ хажууд нь Windsor Castle гэдэг хатан хааны асар том шилтгэн тэр хоёрын дунд томоо эдлэн газар исэн юм шиг 10, 11, 12, 5 дугаар зуунд ачиг. Англичууд ч нэг маш боломжлж ирсэн шүү дээ. Тэгээ хэддүгээр зуундаа чи мэдгүй тэр сургуулийн чинь Виктория хатан хааны нөхөр байгуулсан гэдэг. Тэгэхээр 18 дугаар зуунд юм шиг. Тэр асар том эдлэн газрыг тийм манай сургууль худалдаад авсан. Тэгээ биологийн кампус болгоцсон байсан. Зөвхөн биологийн кампус чинь 5-6 томоохон 4-5 давхар лабораториуд тэгээд бас нэг 3 давхар том лекцийн танхимуудтай. Тэгээд маш том бизнес центртэй. Тэгээд хаана юу мэдгүй модон дотор тийм гоё кампус нэг жил болчихсон. Би нэгэд очсон шүү дээ. Тэгээд би очиход
би чинь Лондонгоос гарчаад нөгөө яг Лондон нисэж очисныхаа дараа хамгийн анх удаа нөгөө орон нутгийн тээвэр ашиглах гад. Тэгээ тэр үчин хил ус тийм ч сайн байгаагүй. Тэгэл ингээ суугаад би чинь нэг зөрөөд явчих уу, буруу юм руу явчих уу гэл бас нэг дотроо нэг тийм айцтай явж очиж байсан л яг санд би тэгэл. Тэгээд очиж байсан. Тэгээд одоо та нэг ер нь за надад нэг ийм мэдээлэл, ийм мэдлэг хэрэгтэй юм байна гэд маш олон сургуульд аплай хийж байгаад Imperial College-о сонгоод очлоо шүү дээ. Тэгээ очсны дараа одоо сурах процесс тэр сурахад тулгамдчихсан асуудлууд байсан. Одоо жишээ нь одоо хэлний проблем яг тухайн мөчөд үүсч байсан уу? Жишээ нь тэгээд оюутнуудын тэр ачааллыг нь одоо авахд ямар байсан? Одоо бол яг проблемч гэх юм уу гэхэд хаашаа юу хэлний проблем бол байгаагүй. Яагаад гэхээр би чинь нэг оюутан байхасаа эхлээл нэг айгүйх англи хэлний шамдан суралцдаг бүтээсэн л да. Тэгээд нөгөө төгсөөд нэг Rally International гэдэг байгууллагатай англичуудтай ажилласан. Тэгэл ер нь дандаа л англичуудтай ажиллажсэн болохоор хэлний проблем бол нэг байгаагүй. Тэнд чинь тэр сургуулиас нөгөө нэг IELTS дээр 7.5 авах хэрэгтэй ч үгүй нэг тийм өндөр шаардлагатай асуудал тэр мөрийн нөгөө очижсэн. Тэгээд нэг юм нь гэхэлээ нөгөө амар хурдтай байсан л да. Маш хурдтай. Бид нар чинь өглөө 9 цагт сургууль дээрээ цуглаад 10 цагт лекцүүд эхлээл 1 цагт дуусдаг байхгүй тэр лекцүүд нь. Тэгээ нэгээс 2-ын хооронд ланч брейк гэл ганцхан цаг үдийн хоолнд орол 2-оос оройн 6 хүртэл дадлага ажил хийдэг гэсэн. Тэгээд тэрнийхээ дараа нөгөө даалгаврууд хийж байгаа байхгүй. Тэгээд 7 хоногт 3 удаа нэг reading group гэдэг юм байна. Тэн дээр чинь нэг 3-аас 10 өгүүлэг уншина. Тэгээд тэрэн дээр нөө discussion хийгээ ингээ ярилцсан гут чинь өгүүлгээс амар аабэг уншчаал ингээ ярьсан хүмүүс амаахгүй. Бүр ингээл тэрийг ингээс ухаж төнхөөл ингээл тэ сөргүүлсэн тэрийг ингээ няцаасан баримтуудаар ингээ баталсан тэрнийг баг ингээ шүүмжсэн хүмүүс нь л оноо гэдэгс. Тэрэн дээр ингээд нөгөө дандаа ихэнх манай ангийнхан чи ихэнх нь баг 80 тонн англи оюутнууд байсан. Тэгээд нөгөө англид чи өөрөө гадны оюутнууд асар өндөр төлбөрөөр 3 дахин их мөнгөөр төлдөг болохоор 20% л гадаад оюутнууд байсан л да. Тэрэн дээр бол нөгөө маш хурдтай тэгэл лекцүүдтэй явж байхдаа л хүүхдүүд чинь тэгэл юу яавал даалгавруудаа бодоол тийм. Тэгээд нэг онцлог нь тэр Imperial сургуулийн нэг онцлог нь маш сонирхолтой давуу тал нь юу байсан гэхээр нөгөө юу байсан. Ном сурах хүчин дээр ингээд байгаа юмнуудыг багш нар ярьлаа гэх хүүхдүүд шүүмжилдэг гэсэн. Тийм багш барагч байгаагүй. Асар нарийн тэр хөтөлбөрүүд яасан тэр хүний одоо 50 жил, 60 жил, 40 жил, 30 жил хийсэн судалгааны болон өөрийнхөө амьдралын практикаа ингээд багцлаад ингээд хүмүүс ярьдаг. Нэг жилийн дотор нэг багш дахин лекц уншаагүй. Тэгэхээр ингээд нөгөө бүр ингээд өөрийнхөө яг тохиолдсон тэр практикуудаа ярьдаг. Багш нарын маш холоос ингээл зөвхөн ганц лекц уншихын төлөө онцгой нисэл юм уу? Европ ус ирж явах жишээ тий. Англич өөрсдүүдийг бас Европ гэхгүй тэр хүндээ Европоос тусдаа том орлого ирэх жишээ нэ Америкаас багш ирж ярих жишээ тий. Тэгээд нөгөө хүүхдүүд чинь 7 хоног болгон багш нарынхаа талаар фидбек өгнө. Course director гэдэг тэр магистрийн хөтөлбөрийг хариуцдаг манай профессорт. Тэгэхэд ном дээр байдаг өөрийнхөө хэвлүүлсэн юм яриад юм гэж гомдол гаргадаг гэсэн. Энийг чинь бид нэр тэгсэд рүү уншаал ойлгох чинь гэдэг. Тэгээс тэр амар bright хүүхдүүдийг бас сонгож авдаг гэсэн баг. Тэгээд хүүхдүүдийг яаж яхад би нөгөө хар характераас нэлээ үзсэн л дээ. Яагаад гэхээр тэр чинь нөгөө байгаль хамгааллын олон улсын асуудал гэдэг. Ядуу бүр орнд тохиолдож байгаа асуудал байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө олон ажил хийж ажлын туршлага өндөртэй байж байгаа сургууль хийсэн юмс надад давуу тал болсон. Хэцүү юм гэвэл нөгөө маш олон эссе бичих хэрэгтэй гэдэг гэсэн л таасан. Эссе гэхлээр нөгөө ингээл бид нар сурж байхдаа ингээл биетэй халт ажиллах янз янзын ном уншиж байгаа л ингээл өөрсдөө биччихсэн шүү дээ. Их чи нөгөө бичсэн юм маань ингээд машинд оруулаад энэ хүн нэг өгүүлбэр дотор өөр нэг хүний өгүүлбэр 3 өгүүл тавтагдсан байл нөгөө оюуны юм чи улгаа тооцогдно гээд нэг флагризм гээд тэгэл өста маш нарийн нөгөө нэг иш татлалыг авдаг дөрөв мөрөм тэгэл тэр нөгөө юутай байх шаардлагатай тийм өөрөн гэсэн үгээр дүгнэлтэд бичих ёстой гэл тий. Тэгэхээр чи нэг бичсээ бичгийн тулд чи 30-аас 50 өгүүлэг бараг унших хэрэг гарч байгаа байхгүй.
Тэгэхээр ер нь унших чадвар маань нэлээд сайжирсан. Эхэндээ бол өстой нэр юмаа уншаал өстой бүр манарч өгдөг гэсэн юм л та. Тэгээд нөгөө огт мэдэхгүй сэдв биш ажлын туршлага хийсэн болохоор гайгүй тагсан шүү. Тэгтэл бас шүн унтахтаа нөгөө даалгавар малгаараа зүүдэлсэн унтчих жишээ нь байх юм байсан. Тийм ээ. Тэгвэл маш их хөдөлмөрийн ардал гарч ирсэн байж тэр магистрийн сургалт маань тийм ээ. Тэгээд нийтлэлийн тэгж хичээл хийхний хажуугаар 3 газар internship хийсэн. Хийд юм билээ хүүхдүүд. Би чинь Лондонгийн амьтсгалын нийгэмлэг дээр нэг нь болохоор Q Garden гэдэг нөгөө асар том английн тэр чинь бүр байгалийн нөгөө Biosphere Reserve World Heritage Site мэлт болсон. Бүртгэгдсэн тэр Q Garden дээр хийсэн. Нэг нь Лондонгийн амтны судлалын үрэл, нэг нь нөгөө бүр цөөхөн болоод нөгөө популяц чинь тодорхой нэг тоонд хүрэхээр тэрнээс доошоо орчгоор сэргэхэд маш эцээдэг шүү дээ тий. Тэр шиг тийм бүр маш цөөхөн тоонд тоогоор үлдсэн манай мазалач гэдэг юм. Тэр шиг тийм зүйлүүдийг нөхөн сэргээдэг тийм нэг арал байсан. Jersey гэдэг арал дээр нэг том байгууллага байсан. Тэн дээр бас нэг дадлага хийгээд нэг 3 газар давхар дадлага хийгээд тэгээд дипломын ажил бичээд тэгээд бараг 10 гаруй эссе бичээд тэгээд нөгөө баахан бас assignment хийнэ нөгөө постэр хийгээл workshop оролцоод тэр постероо чинь 3 минутын дотор хүнд нөгөө ирсэн хүнд ойлгуулах хэрэгтэй гэл жүжигчсэн тоглолт гэл ирсэн маш их юмнууд хийдэгсэн. Тэгээд таны одоо тэр Imperial хамгаалсан магистрийн сэдэв бол энэ дээр нөгөө key elements of success and weakness of community-based conservation Mongolia гэдэг. Өөрөөр бол нөгөө нутгийн ард иргэдэд төшөөлсөн байгаль хамгааллын одоо амжилт болон дутагдaltaй талууд гэсэн үг шүү дээ. Монгол тохиолдож байгаа. Тэгээд эндээс би та түрүү нэг яриан дундаа нэг ярьжсэн ш. За ер нь бол нутгийн ард иргэдэд төшөөлсөн байгаль хамгаалал гэдэг чинь бол байгаль хамгааллын одоо хамгийн чухал. Ялангуяа ард иргэдтэй нийлэхгүй бол тэр байгалыг хамгаалах боломжгүй гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ нөгөө төгөөр та бас түрүүнд дурдсан шүү дээ. Би ч их асуух гэжсэн. Ер нь маш ганцхан Монголд биш юм билээ. Маш олон оронд ингээд нутгийн ард иргэдтэйг нийлээд төсөл хэрэгжүүлмэгц нөгөө ард иргэдийн тодорхой нэг хүн сураад тодорхой нэг equipmentтэй болоо бизнес нь жоохон явдаг ч юм уу. Тэгээд төслийн санхүүжил дуусан гутал тэр community-гийн маань нөхрөлийн маань байгаль хамгаалах нөгөө effort нөгөө үргэлжижсэн юм нэгэ саардаг ч юм уу зогсдог ийм юм маш олон тохиосон юм байли ер нь. Тэгэхээр манай Монголд яг энэ тал дээр одоо эн чинь за ингээд амжилттай яваа нэг байхад саарцсан ч юм уу зогссон байгаад гэдгийш байгаа штэ. Тэгэхээр үндсэндээ юунаас болоод ингээд тэр төслийн үндсэн санхүүжилт тэр төслийн одоо шин ингээд төслөгжүүлж байгаа яваад өгч байгаа штэ. Гадны экспертүүд яваад өгч. Тэгэхээр тэр нэг нөхөрлөл юунаас болоод ингээд үндсэндээ саарах юм уу зогсох юм болдог бай. Жишээ нь. Таны мэдж байгаа. Яг одоо нутгийн иргэдэд төшөлсөн байгаль хамгаалал гэдэг чинь яашгүй чухал гэдгийг одоо бүгд төлөвлөж шүүрсэн ирнэ. Яг тэрийг хэрэгжүүлэхэд бол маш нарийн ур чадвар хэрэгтэй л дээ. Тэр хүмүүсийг төсөл хэрэгжүүлж яахад нөгөө хүн гэдэг юм энэ дээрээс үндэслээд яасан гэхээр одоо би яагаад энэ сэдвийг бас сонгож авсан гэхээр яг энэ чиглэлээр нөгөө жоохон ажиллаад ингээд өөрөө бас дутагдaltaй талуудыг нь олж харж эхэлсэн байхгүй. Би яг тэр нөгөө Лондонгийн амтны судлалын хүрээлэн Step Forward програм Монгол Улсын их сургуультай хамтарсан хөтөлбөр дээр ажиллаж байхдаа тийм нөгөө юу хийсэн. Вийтлийн шагнал гэдэг нэг шагнал авсан. Олон улсын байгаль хамгааллын шагнал гэдэг нэг том шагнал авчваа би чинь. Тэгээд тэр шагналаараа учиргүй тэр бага дахин цастай газрын төслийг хэрэгжүүлэл ажиллаад эхлэнгүүт чинь анзаарсан л та хүмүүсийн дунд бол нэгдүгээр тод маш олон давуу талууд байж юм байна. Энэ нутгийн иргэд асар их байгалийн хамгааллыг гэсэн чин сэтгэл байж юм байна. Нөгөө талаас маш их түрүүний ярьсан уламжлалт мэдлэгтэй байж юм байна. Хүмүүс бол биднээс ч илүү тэр биологч нараас ч илүү одоо тэр амтан урмал юм маш сайн мэддэм байна. Орон нутгаа мэддэм байна. За ийм давуу талуудтай юм байна. Сул талууд гэхэд өөр бусад тухайн үед бол 2007 8 он 10 он гээд
хүртэл хэд чинь цөөхөн төслүүд бол нутгийн иргэдэд төсөлсөн байгаль хамгаалал хэрэгжүүлжсэн GTZ-ийн төслүүд ч гэдэг юм тий. Тэндээс ингээд хүмүүс ажиглахад бол яалтчгүй нөгөө хүн гэдэг амт жасар ухаалаг байгаа байхгүй юу? Тэнд байгаа нөгөө нутгийн иргэд чинь бид нартай л ялгаа байхгүй. Төслийн хэрэггүүд ийм сайхан юм хийсэн, тийм сайхан хийсэн гэл зав сайхан яриад тэгэл нөгөө төслийнх нь очихын болонгууд амьдрал дээр хэвээр үргэлжлэх ч юм уу тийм юмч байдаг юм билээ. Тийм одоо дутагдaltaй талууд зайлшгүй гарах нь гардыг билээ. Төсөл хэрэгжил дуусчиход нөгөө хүмүүс чинь хүртэл байха болдог ч юм уу тий. Эсвэл нэг өөр төсөл ороод ирэнгүүт нөгөөдөл чинь нэрээ өөрчлөлт хоршоо болчихдог ч юм уу. Тэгэхээр энэ юмнууд ингээд практик дээрээс ажигласан учраас би яасан гэхлээр одоо тэнд очиод нөгөө яг диплома хийж авах хугацаанд одоо бусад улс орнд хэрэгжиж байгаа тэр төслүүдийн ололт амжилт сул талууд нь юу вэ гэдэг амар нарийн судалж үзсэн л дээ. Тэгэхээр тэнд бол манай багшийн нэг сурагч PhD үед мета анализ хийжсэн юм. Тэр бол бүхий л хэрэгцсэн өгүүлбэрүүд юмнуудын анализыг үзээд ингээд pre-existing culture гэдэг юм амар чухал юм байна. Ямар нэгэн мөнгөөр ч юм уу одоо ийм экотуризм хэрэгжүүлж байгаа учраас нутгийн иргэд энд ингээд юмаа зарж боловсруулж байгаа тийм учраас ирвсээ хамгаалж байгаа ч гэдэг юм уу тий. Эсвэл одоо энд нэг ийм бараа бүтээгдэхүүнүүдийн зарж байгаа хариуд нь ирвсээ агнуулахгүй байна ч гэдэг юм уу нэг ийм эдийн засгийн эсвэл тропи хантан гэдэг гадныхаа орж ирэл аргал ангирын агнчаал тэр нь улсын төсөлд орчдөг. Нөгөө нөхдүүд хамгаалаад идэг тэднэрт ямар ч үр ашиг унахгүй байна ч гэдэг юм маргаанууд байдаг байхгүй юу? Энэ юмнууд хэр үр дүнтэй юм бэ гэдэг дээр мета анализ манай багш нэг шавь хийжсэн тухай. Тэр мета анализыг уншиж үзэж байхад бол pre-existing culture буюу тэр хүмүүсийн соёл амарч маш чухал юм байна. Тэр соёлд нь л өөрөө одоо байгалаа хамгаалах үнц нь байх ёстой гэж байгаа байхгүй. Тэр аргал хулан гэдэг амьтанд тэр хүний хувьд ямар үнцэнтэй. Тэр нь устдад үгүй болчвол тэр хүн юугаар хохирох юм те. Тэр нөгөө spiritual үндэс юм. Энэ юм байгаагүй цагт одоо мянга янз бүрийн эдийн засгийн хөшүүрэг юмуд хэрэглэлээ гэхэд одоо чиний хэлдгээр төслийн дуусахад энэ унтрах магадлал өндөртэй байна. Үнцэн гэдэг pre-existing culture гэдэг юм байгаа тэр ард иргэдтэй бол маш болгоомжтой. Маш одоо тэр ажиллаж байгаа багийнхан бол өөрсдөө антропологч хүмүүс тэр хүмүүсийн гүнд нь ороод ингээ ойлгодог. Энэ нарийн энэ чинь маш нарийн процесс явагддаг юм байна шүү гэдгийг уншиж үзээ. Би ч өөрийнхөө нөгөө туршлагаараас анзаарч ирсэн л та. Тэр иргэд бол асар эмзэг тэр хүмүүс бол нөгөө тэр соёлоо хадгалаад үлдсэн, тэр уламжлалаа хадгалаад үлдсэн тэр хүмүүсийг бид нар бол маш нарийн хүндэтгэн үзчих хэрэгтэй байд юм билээ. Тэгэхээр одоо яа гэсэн үг за нэг А гэдэг нөхөрлөл нэг за нэг уул нэг Б гэдэг уулын хормоод амьдардаг байлаа. Тэр ууланд нэг аргал ангир байлаа гэж бодъё. Гэтэл тэр нөхөрлөлийн хувьд тэр аргал ангир хэрвээ тэр pre-existing culture дотор нь тэр хүнд үн цэнтэй гэж санагдахгүй байвал одоо шин тэр хамгааллын одоо тэр төсөл бол амжилттай болохгүй гэж байгаа юм биш үү? Болоход хэцүү гэсэн юм биш үү? Тэгэхээр тэр амьт одоо нөгөө нөхөрлөлтөй хэрвээ хоорондын тийм нэг холбоос байхгүй байвал төсөл маань эхлээд тэр амьтныг одоо шин тэр pre-existing culture-ыг тэр community-д ихлээр суулгаж өгнө гэсэн үг тийм ээ. Тэр нь одоо тэр нөгөө зүгээр энэ амьтан бол экологиор ингэдэг ингээ устчих юм бол тийм гэдэг нэг одоо жоохон нэг шинжлэх ухааны маягийн тайлбарнаас юугаар ялгардаг юм. Надад ч юм болохоор юу чухал асуулт юм. Харамсалтай нь би яасан гэхлээр Монголд хэрэгжиж байгаа тухайн цаг үедээ Монголд хэрэгжиж байсан байгаа нутгийн өвдөж төсөлсөн төслүүдийн зарим нэг компонент нь ч үгүй бүхэл төслөөр нутгийн өвдөж төсөлсөн төслүүдийн гол хэрэгжүүлэгч менежер хүмүүсээс ярьцлага авсан байхгүй. Тэгээ ингээ өөрөө юм критериуд боловсруулаад гэтээ би та одоо pre-existing culture гэдэг нь юу гэж ойлгож байгаа юм тэр хүн мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй байх магадaltaй шүү дээ. Тийм учраас би ингээд тойроо замаар нэг асуудаг арга байна л да. Асуугаад тэгэд бол нэг харамсалтай юм байсан. Манайд хэрэгжүүлжсэн бүх төслүүдийг хэн боловсруулсан,
хин дизайн гаргасан гэхээр гаднаас нэг нөгөө эксперт авчраад тэр хүн нь ингээд төсөл бичиж байгаа. Ганц 2 удаа ингээд алтан дуруугаар явдаг ч юм уу, говьор явдаг ч юм уу, дорн монголоор явдаг ч юм уу явж байгаа л ерөөсөө нутгийн иргэдэд үндэслэн чинь дэлхийн нийтийн чиг хандлага болоо өөр төслүүдээс харж үзчихэл нэг гадны хүмүүс бичсэн байгаа. Тэр төслүүдийн дизайныг нэг гаргацсан. Тэгээд тэрийг болохоор нэг ойлгохгүй төслөнийх нь өөрийн бичиг баримт нь яг юуг цаана агуулсан наач ойлгохгүй шахуу тэр хүмүүс зүгээр бас хэрэгжүүлэх гэж зүтгээд байгаа. Эсвэл орчуулдаг гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тийм тэгээд орчуулсан. Тэгээд тэр яах гээд байгаа юм төргээд байгаа тэр одоо нутгийн иргэдэг баахан л тэр яманы ноос тэмээний юуг боловсруулаад гой юм хийлгэлээ. Тэр хийлгэснийхээ хариу тэр хүмүүс үнэхээр тэр вирусаа авахгүй ч юм уу аглаа авахгүй янгара яахгүй малын тоог цөөрүүлсэн юм байна. Тухайн цаг үед хэрэгжүүлжсэн миний тэр анализсэн дээр ерөөсөө л тэр төсөл тэр хэрэгжүүлэгч нар маань ч өөрсдөө ерөөсөө энийг хийснээрээ эвиденс яг баримт нотлоонд батлагдсан байдлаа байгаль хамгаалалт нааштай үр дагавар гаргах ёстой гэсэн юм аач сайн ойлгох байсан. Яасан л та тийм харамсалтай юм байсан. Нөгөө талаараас нөгөө юу байсан. Нутгийн иргэдтэй ингээд бас амар тийм нарийн ингэж харьцаагүй. Одоо нутгийн тэрийг ингээд яагаад ойн хүрлүүд болсон гэмүүд ирээдүйд одоо тэр ойгоо ингээд эзэмшээд ингээд тий. Бүр одоо хэдэн жилийн дараа хуулийн дурам өөрчлөгдөнгөт би өвчлөлт авчих чинь билүү гэсэн гордлого бол байдаг үнэхээр байдаг уу гэж асуудаг. Манай тэр нутгийн иргэдэд ялцчгүй тийм байдаг шүү гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хүмүүс ямар нэгэн хүн бүхэн чинь айгүй оппортунистик буюу одоо өөрт маань ямар ашигтай вэ гэдгийг бодож ч сонголт гаргадаг байна л да. Тэгэхээр нутгийн иргэдэг ерөөсөө л нэг энгийн символ болгоцсон тэр хүмүүс ингээл энэ төсөл хэрэгжүүлээ давай одоо ярил хамтрын барийг нөгөөдөл нь ч гэсэн харж байгаа энэ төсөлд оролцсон хүмүүс ашигтай гэж боддог байл тий. Тэрнээс ч одоо ингээд тэр антропологч багийнхныг явуулаад тэдний дунд бүтэн жил амьдруулаад энэ хүмүүс юу үнцэнтэй гэж үздэг. Тэр төслийн одоо асуудал яригдах гээд байгаа хүрх гээд байгаа зорилтууд төрөхөд энэ хүмүүс ер нь энийг яаж хүлээж авах болж гэдэг юм тийм бэкграунд нарийн судалгаа нэг ч байгуулах хэрэггүй байсан. Амжилттай байхын тулд төслийгөө дизайныг гаргахдаа хүртэл нутгийн иргэдийг оролцуулах хэрэгтэй гэж байгаа. Тэрийгээ ч яг хөтэ нэг энэ тэнд очиод нөгөө PR-ыг бил нэг арга зүгээр ингээл хүмүүсийн дунд юм хийсэн байгууллагууд байсан л да. Гэхдээ хийгээгүй ч бас байсан. Тэгээд тэр дизайнаа гаргахтаа хүртэл оролцуулах байсан л да. Одоо тэр үед гарч ирсэн энэ нөхцөл одоо шинэ энэ нутгийн ард иргэдэд яг ингээд зөв дизайн боловсруулах юм зүйл одоо яг ямар хөө төвшөнд байгаа вэ? Яг би одоо дахиж энэ чиглэлээр анализ хийх болохоор одоо тийм бид нэг чижээр хэлэхэд бол маш их зүйлтэй. Би бол хэлж чадахгүй. Гэхдээ одоо янз бүрийн хурал зөвлөгөөнд ингээд оролцож яаж хахад ажиглаж хахад байдлыг юу н ажиглаж хахад бас нөгөө алдаага ерөнхийдөө бол тавтсан чигээрэл байж байгаа харагддгийн зарим газар. Зарим хүмүүс бол бас жоохон мухардалд орсон байдیں۔ Энэ ойн хөрлүүдийн зарим нь одоо итгэхгүй болчлоо. Нөгөө олон бэлчээрийн нөхөрлүүдийн ингээд зарим нь одоо яачлаач гэдэг юм тий. Гэтэ манайд чинь тухайн цаг үеийг бодвол харьцангуй нөгөө байгаль орчныхоо хуулиудад ингээд заалтууд нь орцсон тий. Тэд нар чинь нэг үүрэг барайл гүйцэтгэхдээ нэлээд чад ухчаад нөхөрлөлийн нөгөө одоо сайн талуудыг ярил нөхөрлөлийн үндэсний чуулган энтрээ зохиогоод ингээд бас оролдоод яваад байгаа л та. Гэтэ бол энэ бол цаана маш нарийн болгоомжтой харьцах ёстой. Энийг бол маш олон талаас нь анализ хийж дүгнэлт хийж ингэж явах ёстой гэдгийг л харамсалтай одоо хүртэл ойлгохгүй юм шиг надад санагддаг. Яагаад тэгэхээр одоо нэг ийм яриад байхгүй байгаль хамгааллыг хэрэгжүүлж байгаа хүмүүс юм байна. Чанар малыг ингэж чанаржуулчих юм бол одоо өөрөөр хэлбэл нэг яманаас одоо хичнээн ноолор авд юм байгаа. Тэрний ингээд хоёр дахин ихсэгдэг үйлдвэр ухсаа авчрах юм байл та. Ямаг нь чанаржуулж энэ хүмүүс ямааныхаа тоог бууруулнаа. Өхрүүдийн чанаржуулчвал өхрийнхээ тоог бууруулна. Чанартай мал бий болгоно гэж яриад байдаг байхгүй. Улам олшруулж байгаад маш их ашиг олно л гэж бодох байлгүй дээ. Тийм шүү дээ. Одоо ингээд яаж ч бас өөр дээр л бодох хэрэгтэй. Одоо ингээд жишээлбэл нэг хүн байлаа гэж бодоход нэг ажилсны хүн санд болголоо. Тэр хүн чинь манай монголчууд сэргэлэн шүү дээ. Ажлын хажуугаар өөр бас нэг юм хийгээл юм бэл аль нь өөрт нь илүү ашиг унжин тэрийг л хийдэг үстэй.
Одоо нэг хүнд чи манай хүүхдэд нэг англи хэл заагаад өгөөч гэвэл тэр хүн ганцхан тэрийг ажил хийх хүч тэр хүүхдүүд очиж англи хэл заана. Жишээлбэл өөр нэг газар илүү цалинтай ажиллах орвол тэрийг хийн гих мэдчихлэн тэр хүн чинь. Тэгээс үлдээ баг цалинтай ч юм өөр ташиггүй хаяа явна гэдэг шиг ямааныхан ноолоор нь одоо ингээд илүү их үр шимтэй үйлдвэрээр солигдлоо гэж бодоход яг хөө төсөл хэрэгжээд дуусахад тэр хүмүүс төсөл хэрэгжиж явах явцад ингээд гарын үсэг өсөж зураал магадгүй ямааныхаа тоог 200 барьж иж болох юм. Тэгтэл төсөл дууслаа. Яг хөө 200 нөгөө үр шимтэй ямаагаа 400 олохыг хүсэн шүү. Хүн чинь хязгааргүй их нөгөө юу байгаа байхгүй. Хүсэлтэй. Тэр чинь олон хууль хэрэгцээ тий янз янзын инсентивүүдээр зохицуулж ийж төсөл дуусгах хэрэгтэй байхгүй. Одоо exit strategy буюу төсөл дуусны дараа доктортой байдлаа хангах тал дээр анхаарч иж яах хэрэгтэй. Тийм л юм аа. Тэгээд би танаас энэ асуултыг асуух гээд нэг ийм Австралийн нэг Queensland-ийн их сургуулийн нэг эрдэмтдийн нэг мета-анализ хийсэн нөгөө одоо community based conservation програмууд одоо хөгжиж буй орнууд хэрэгжиж байгаа энэ нутгийн ард иргэдэд түшилсэн байгаль хамгааллууд нь хэрхэн хүний behavior-ыг өөрчилж ийн гэдэг. Тэгээ нэг оролцоогоор нэг 18-аас 20 case study авчихсан. Тэгээд дөрвөл ангиллаад бичсэн байл. Одоо энэ хөтөлбөр нэг дөрвөн янзаар явдаг. Нэгдүгээрх нь болохоор байгаль хамгааллыг нөгөө амжиргааных нь арга хэрэгэлтэй холбох. Хоёр дахь нь болохоор байгаль хамгааллын төлөө хийж байгаа өөрсдийнх нь behavior буюу нэг зан одоо үйлдэл нь эргээд reward ч юм уу benefit авдаг, ач тус авдаг. Гурав дахь нь болохоор тэр газрыг нь өмчлүүлээд хамгаалдаг. Дөрөв дэх нь болохоор тэр нөгөө одоо ялангуяа conservation education маягийн тийм одоо тэр supplementary програмууд гэдэг. Тим юм хэрэгжүүлдэг тийм дөрвөн одоо юмнууд дөрвийг ангилсан байлаа. Миний үнсэн юм дээр. Яг үнэ. Одоо тэр байтугай нөгөө төсөл хэрэгжүүлэх явцдаа төсөл хэрэгжүүлж байгаа нөхдүүд нөгөө хүмүүст үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл бодох хэрэгтэй байхгүй. Энэ төслийг хэрэгжүүлснээр энэ зүгээрээс хүмүүсийг бас бид нэр өөрчлөд байгаа юм уу тий? Сөрөг байдлаар, эрэг байдлаар янз янзын хэлбэрээр өөрчилж. Гэтэ нөгөө дандаа сөргүүдийг бид нэр олж хардаг байхгүй. Тэрхээ бүр эхлэхээс өмнө бодолцож үзэх хэрэгтэй. Ямар рискүүдийг дээр нь нэмээд ямар энэ хүмүүсийн culture-т бүр соёлд нь бид нэр өөрчлөлт оруулах чадах юм тий. Тэгээд тэнд чинь тэр бүгдийг бодолцсон үзэх хэрэгтэй юм л. Тэгэхээр яг манад хүний нөөцийн юмны дутагдал байдаг багталтаа магадгүй тэгээд одоо ч бас улам сайжирч л байгаа юм чиглэл тийм маш олон асуудлыг зэрэгцүүлэн анализ хийж бодож үздэг тийм интердисциплинary чиглэлийн баг байх хэрэгтэй юм байна. Тэгээ манай подкастын маань цаг гэр өндөрлөх тийшээ өгч जैन. Тэгээд танаас дараагийн асуух асуулт маань болохоор та тэр Кембриж дээр тэр нэг зочин оюутан гэдгээр биологийн төрөл зүйлийн чиглэлээр очиж 1 жил байсан байна. Тэгэхдээ нөгөө Chevening scholarship гэдэг scholarship-ыг авч ирсэн байна. Тэгээд таны ингээд өмнөх яриануудаас ингээд харахад ингээд та маш олон төсөл авахын тулд аппликейшн явуулдаг. Сургуульдаа тэнцэхийн тулд аппликейшн явуулдаг. Сургуульдаа сурахын тулд тэнд тэтгэлгэнд нь аппликейшн явуулдаг. Гэхдээ та нэг ойролцоолоод хэлэхэд хэцүү байх. Ер нь баг хэдэн 10 ийм том төсөл тэтгэлэг scholarship-д маш их apply хийсэн байна шүү дээ. Тэгэхээр энийг application бүгэлдэх одоо нэг ноу-хау арга зүй нууц гэх юм бол одоо юу байх вэ? Одоо энийг ер нь ямар процедураар явдаг, яаж төлөвлөдгийг, яаж бичдгийг тэгээд одоо маш олон оюутан залуучууд шинэ боловсон одоо залуучууд бол одоо ямар нэг байнга нэг юмд аппликейшн явуулах тийм одоо хэрэгцээ одоо сүүлийн залуучуудад аяга хүсчихэд байна шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр та зөвлөгөө өгөөч. Тэгэхээр энэ scholarship болохоор яасан юм? 2002-оос анх удаага одоо Английн нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр буюу United Nations Environment Program гэдэг тэрний нэг харьяа байгууллага Кембрижд байт юм лээ. World Conservation Monitoring Center гэх. Тэр нь болохоор нэг дэлхийн байгаль хамгааллын хяналтын төв гэж орчуулах юм да. Ийм байгууллага Кембриж хотод байдаг. Тэгэхдээ энэ ингээд UNEP-ийн 6 мужаас хүмүүсийг шалгуулж авсан. Би болохоор Зүүн Азиас шалгуулж очиж ирсэн юм.
Achievement scholar гэдэг юм чинь бол өөрөө Английн элчин сайдын яамаар дамжиж хүүхдүүд одоо материал өгөөд сонир гардаг баха өдрийн сон 100-ны мэдээ өнөөдөр мэдэрдэг намар болгон зарлалтыг. Тэгэд нэг 5-10 хүүхд шалгаруулаад процедураар ингээд яваад Achievement scholar гэдэг юм нэр явдгийг. Тэрний энэ юмд явахаас өмнө би болохоор Английн тэр элчин сайдын яамаар хандаад ингээд материал өгсөн чинь би тэнцэг. Тэгсэн чинь яагаад тэнцээгүй гээд элчин сайдын яам дээр нэг 5 өдөр болгон тэр үед нэг юм паб маб ажилладаг гэсэн. Тэн дээр очихдоо би элчин сайдаа шууд өөрөөс нь асуусан. Яагаад намайг та тэнцүүлээгүй вэ гээд. Тэгсэн чинь элчин сайд надад тэгж хэлжсэн нөгөө би бол өөрийгөө аягүй тэнцэж гэсэн ихтгэл найдварт орж байгаа шүү дээ. Тэгээд яагаад тэнцээгүй юм бол гэж шууд асуусан чинь өөр хэлжсэн танаа улс оронд яг одоо бид нар ямар салбарыг дэмжих ёстой вэ гэсэн тийм нэг priority маягийн гаргасан. Тэгэхээр бид нар одоо энэ удаа хөвчлэн тийм парламентын гишүүдэд тусалж байгаа, одоо шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа, яам дамган газар ажиллаж байгаа, одоо тэр ядуурлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа тийм хүмүүст өгье гэж бодсон. Чи бол харьцангуй залуу байна, дөнгөж чинь их сургуулаа төгсөөл одоо 21 мөнгөтэй гэсэн. Чи харьцангуй залуу болохоор чам зөндөө олон боломжууд олдох баха. Тэгээд бид нэр тийм олон жил ажилласан, ажлын туршлагатай хүмүүст өгч байгаа юм гэж хэлжсэн юм да. Тэгээд дараа жил нь би чинь төгснөхийн дараа тэр нөгөө Rally International гэдэг олон улсын Английн бас байгуулсан л доо. Тэдний чиглэлээр бас Английн засгийн газрын дайрагны санаачлал гэдэг санхүүжилттэй нэг төсөл хан хэдийн дархан цастай газар Distance sampling гэдэг арга зүйг ашиглаад тухайн үед маш их хулгайн анхнууд явагдаад амьтад цөөрөөд маш их түүмэр гардаг гэсэн. Тэгээд энэ амьтдыг хамгаалахын тулд эхлээд хэд байгааг нь тоолох хэрэгтэй юм. Монголд яг тийм тогтсон нарийн тооллого байдаг юм. Тэгэхээр ингээд үлдээс уулмөр буюу тэр баас юм орлоор нь трансект хийгээд ингээд гаргаж ирдэг тийм арга зүгээр амьтан бахан тоолох ажил хийгээд ийм нэг судалгааны ажилд оролцож исэн чинь тэр маань болохоор өөрөө нөгөө юу хийсэн юм. Абердийн их сургууль гэдэг Англи тэр сургууль Macaulay Research Institute гэдэг Англид байдаг Macaulay-гийн газар ашиглалтын судалгааны төвүүд том байгууллагын хамтран манад шинжилгээ ухааны зөвлөхөөр ажиллаж ирсэн надад зөвлөх гэсэн. Тэгээд тэнд ажилласан хүн миний хичээл зүтгэлийг үнэлсэн үү одоо яг яасан уу чи энд юу нөгөөд үзэж гээд над руу нэг мэйл болсон байсан. Тэр нь болохоор Зүүн Азийн орнуудаас нэг хүн шалгаруулж байгаа. Тусгай хамгаалалтын газрын чиглэлээр Англид очиж 4 жижиг төсөл хэрэгжүүлнэ. Тэгингээ Кембриж их сургууль дээр зочин оюутан гэсэн статустайгаар нэг жил ингээд дуртай лекц мэгцэндээ суугаад номын сангийн ашиглаад ингээд байна. Тэгингээ тэр Unique World Conservation Monitoring Center гэдэг байгууллагт нэг жил ажиллана гэсэн байсан. Тэгээ би тэрэнд чинь дедлайн болохоос бараг 2-7 хоног дутуу байхад надад тийм мэйл ирсэн байхгүй. Тэгээд хүүхаа гэл цэндэг багшаас тодорхойлт авсан баха. Тэгээд цэндэг багш маань нэг тодорхойлт өчөж өгчээсэн. Миний бакалавр ажлыг өдөртчихсэн л да. Магистрээс. Тэгээд материал бүрдүүлээл баахан SMS бичиж өгөөл тэгээд тэр Зүүн Азийн орнуудаас шалгараад оцоо нэг 4 жижиг төсөл хэрэгжүүлсэн. Эцэс юм бэ нэрээ. Яг хүүхдүүдэд оюутнуудад нөгөө хэрэгтэй зөвлөмж гэхлээр надад тийм нарийн стратеги бол байгаагүй л дээ би. Яг хэр оногцоо ажиллаад маш сайн гүйцэтгэж албан гаргасан л гэсэн тийм нэг амьдралын зарчимтай байсан. Тэр утгаараа хамтран зүтгэгч хүмүүс таалагддаг ч юм уу. Дандаа л нэг сайхан хүмүүстэй уулзаад гэсэн бүхний агуулга. Тэр хүмүүс энд нэг ийм scholarship байдаг шүү дээ. Чи яг энэний шалгуурыг авах юм шиг байна мэн. Материалаа өгөөч гэл. Би энийг учир утгагүй scholarship хайгаад л сургууль хайгаад л тэгж явах завж тухай байгаагүй. Дотроо бол мэдээж нэг сургууль гадаад сурхан зайлшгүй хэрэгтэй байна гэж мөрөөдөл өглөөл явуулсан л та. Тэгээд тэр анхны scholarship маань тэр чиглэлийн scholarship байсан. Тэгээд дараа нь тэр тэнд тогтоол нэлээ их сурсан. Тэгээд их сайхан нүд нэгдсэн. Тэнд байхдаа би яалцчихгүй бусад улс орноос бус нутгуудаас шалгарч ирсэн хүмүүс дандаа Америкт магистр хамгаалсан хүмүүс байсан. Африкаас шалгарч ирсэн нөхөр өмнөд Африк тэр зүүн өмнөд Азийнхын тэр чинь ихэнх нь дандаа Европт, Америкт хамгаалсан хүмүүс. Би л нөгөө зөвхөн Монголдоо гэрчээр Монголдоо магистр хамгаалсан байсан. Тэгээд тэр хүүхдүүд тэр нөгөө нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн нүүбийн байгаль орчны хөтөлбөрийн тэр дэлхийн байгаль хамгааллын хяналтын төв дээр ажиллаж байгаа тэр профессионал ажилчдын ур чадвар юмыг өөртөө ингээ харьцуулж үзээд тий. Ер нь би бол ингээ дэлхийн иргэн болох хэрэгтэй юм байна. Зайлшгүй гадаадд сурах хэрэгтэй юм байна гэсэн дүрлэлсэн хассан тийм хүсэл эрмэлзэл эндээс төрсөн л дөө.
Би ингээд бас маш их юм ухаалстай амар судаг гэсэн байхгүй нөгөө яана би ч одоо зөвхөн уустал хамгаалсан юм шиг энэ голгодчихгүй дээ улс орныхоо нэр төрийг гаргачихгүй дээ гэж бол ажлын цаг дууссан сууж л энэ намайг чи ингэж болохгүй би явахгүй зугаал ингэж хийгээл нөгөө хамтарч ажилладаг хүмүүс маань ийм Шекспирийн фестивал ийшээ явъя тийм бэ ийшээ явъя хагасаа бүтэн сайн чи ямар төлөвлөгөөтэй ингэж асуухаар би төсөл дээрээ л ажиллана гэж ярьдаг. Амар айгаалцсан нэр юмас хучин. Тэг нөөдөл чинь хагасаа бүтэн санд Европ руу явна. Тэгэл ийшээ тийшээ наран шалган газар очино. Ийшээ тийшээ хурлуудад явгаар би наран шараад ирлээ ингэлээ тэглээ. Би нөгөө юмдагаа л нацалтаа сууж идэх гэсэн. Тэгээ харин маш олон юмыг харах үнцэг өөрчлөгдсөн л да. Тэгээ тэнд сурж явах хэвцтэй нэг Кембриж их сургууль, Йорк их сургуулийн хоёр сургууль материал өгчээсэн нэг дуусан магистрат юм хамгаалал дахин нэг магистр хамгаалах хэрэгтэй юм. Надтай хамт ажиллаж исэн тэр одоо манай профессорын туслахууд гэхэд чинь 23 4 5 наснда 2 магистр хамгаалсан. Тэр одоо PhD хамгаалсан хүмүүс байгаа байхгүй. Надаас нэг 4 5 их насаар их шаах хүмүүс. Ийм хүмүүс нөгөөд ажиллах юм байна. Өтер гэл аюу нөгөөдөлс чинь бахархаад за би ерөөсөө сурах хэрэгтэй юм гээл. Тэгээд сурахын тулд яах вэ гэж судлаад үзсэн чи яалтчгүй scholarship гэдэг юм. Тэтгэлэггүй бол нөгөө Английн сургуулиуд гэхэд чинь Английн оюутнуудаас 3 дахь хийх хүн авд юм бэл гадаад оюутнаас Commonwealth гэдэг нэг Колумбис орнуудаас бол харьцан байгаагүй. Тэгээд ингээ англи сурын гүт чинь Колумбис орнуудад л маш их тэтгэлэг өгөөд идэг болохоос яг өөр орнуудад нэг бага өгдөг аюу өрсөлдөө ихтэй байдаг байсан бэл. Тэгээд яг гоо тэнд сурж агаад тэнд нөгөө нэг Кембрижид нэг жил байх хугацаанд би айгу сургуулаа маш сайн судлаад профессор их болох хэрэгтэй бэл хүүхдүүд зөвлөхөд би тэгэхгүй нөгөө сэтгэлийн өөрлөгөөр англи харж байгаа л ерөөсөө нэг Cambridge Conservation гэлээ нэг том конференс болдог. Чи нэг оролцоод баг бас оролцлоо. Student Conference on Conservation Science гэдэг. Тэрний чи анхныхт нь нэрээ. Анхны монгол хүн болж орж ирсэн. Зөв тийм байна. Нилээн дээр 2002 билүү? 2002 он гэсэн. Тэгээ ингээд тэр мөрнөөс ингээд харангуйтай амар сэтгэл хөдлөл Cambridge ч гэсэн ямар мундаг гой сургуулаа тий. Энэ л ерөөсөө үгүй гээл би тийм материал өгсөн чинь надаа харамсалтай чам тохирох профессор байхгүй байна. Тэрнээс чиний CV бүх юм бидний одоо шаардлага хангаж байна гэж хариу ирсэн байна. Тэгэхээр би аюу том алдаа гаргалаа да аюу сэтгэлийн хөдлөлөөр би их профессор болох хэрэгтэй байна гэж ойлгосон л доо. Тэгээд би нэг профессортай дахиж уулзгаа би тэгээд хойдон жил apply хийе. Би ингээд яагаад надад тохирох профессор танаад байхгүй гэж ийм том мундаг суул итэлчин гээд би нөгөө миний бичсэн төсөл би одоо яг тэнд сурснараа юу сурж ойлгох гэдэг юм гэсэн төслийн маань цааш нь үргэлжлүүлээд авах профессорын сонирхол хоёр ингээд тавцах хэрэгтэй байл. Тэгээ тэнд Эндрю Бамфорд гэдэг мундаг профессор гэсэн тэр хүн болохоор чи манад тэдний conservation science чиглэлээр хүн байхгүй. Бид нэр зоологийн амар уламжлалт, зоологи, ботаникийн тэмдэгтэй. Тэгэхээр манай зоологийн тэмдэгний багш нарыг чи харж байгаа энэ хүмүүсийн аль нь миний сонирхолтой багцж байгаа юм ингээх ёстой байсан байхгүй юу? Яг чам тохирох сургууль англи нэг DICE гэж сургууль гэсэн. DICE нэгэн тэр империал хоёрыг надад санал болгочихсон. Тэгэхээр ерөөсөө англи сурьяа гэвэл ихлэ профессор л авах хэрэгтэй юм гэдэг юм ойлгож авсан л та. Хоёрдугаарт бол мөнгө олох, тэтгэлэг олохгүй бол яац ч бүтггүй, яац сэлэнгаа хадгалаад тэнд очиж заамын зардлаач төлөхгүй юм гэдэг ойлгож авсан. Тэгээд дараагийн тэтгэлэг маань болохоор тэр дайрны санаачлага төслийн дайрны фило гэдэг тэтгэлэг. Тэр нөгөө империал сургалтаа авсан тэтгэлэг чинь дайрны фило. Тэрийг болохоор бас аюул нарийн байсан ба тэр дайрны санаачлага гэдэг байгууллага янз бүрийн орнд байгаль орчин хөвчлэн консервашны биологийн олон янз бүрийн хамгаалагч чиглэлд төсөл хэрэгжүүлдэг. Тэр төсөл хэрэгжүүлж хамтран хэрэгжүүлсэн тухайн орны хамтрагч нарыг дундаас жилд нэг ганц хүндчлэл өгдөг нэг тийм амар өрсөлдөөнтэй юм байсан. За тэгээд сүүлийн маань асуулт юу вэ гэхээр подкастын маань зорилго бол биологи, экологи, байгаль хамгааллын чиглэлийн оюутан залуучууд, шинэ мэргэжилтнүүдийн хооронд зөв мэдээллийн солилцоо бий болгож байгаа. Одоо өнөөдөр бол мэдээллийн солилцоо бол маш тийм альж салбарын хөгжил маш тийм чухал, тийм үр нөлөөтэй зүйл болчиход байна тийм. Тэгэхээр одоо эдгээр хүмүүс зориулаад та хэлэх зөвлөгөө байна уу? Тэгээд бас би асуугаагүй таны бас ярмаар байсан зүйл байна уу?
Яг хөө нөгөө юу л та тэр хүний өөрийнх нь мөрөөдөл зорилго нь юу юм гэдгээс шалтгаална л та. Одоо би бол байгууллага хамгааллын чиглэлээр л ажиллах сонирхолтой байсан болохоор энэ чиглэлээр явсан боловч надад уран судлах ч юм уу амтны судлах боломж нөхцөл зөндөл гарч ирсэн. Тэгэхээр тухайн хүн өөрөө яг дотоодоо маш сайн сонсоод яг нэ байгууллага орчны чиглэлээр биологч өөрөө маш том өргөн цар хүртэл шинжилгээ авах учраас алийг нь би сонгож авах гэдэг аюул сайн ойлгож өөрийнхөө дотоод одоо хүсэл эрмэлзлээ сонсох хэрэгтэй л дээ. Хоёрдугаар хэл гэдэг бол яалтчгүй одоо дэлхийн иргэн болохыг хүсэж байгаа бол яалтчгүй л одоо мөнхийн хэлүүдийг сурахаас өөр арга байна. Тэрийн бүрхий гар утас хэрэглээ гэдэг шиг тийм ээ. Хэлтэй байж ижил одоо бид нэр яг бол монгол хэл дээр бичигдсэн ном хэд үлээ. Дэлхийн том номын мэдлэгийн тэр уран сайн юм дотор тийм үстэй. Тэр утгаараа нөгөө талаараа Монголдоо ингээд байгаад байгаа хэрнээ олон улсын байгууллагууд ажилтдаг. Одоо бүх юм чинь интернет болсон чи эхлэхдээ хэлсэн нөгөө дэлхий чинь нөгөө утгаар нэрэл хавтгай болсон гэдэг шиг Монголдоо одоо амьдраад байгаа хэрнээ Нидерландын нэг байгууллагатай ч юм уу гэрээ хийж ажиллаж болно шүү дээ. Тэхийн тулд тэр хүмүүсийн профешнл шаардлагыг хангах хэрэгтэй тийм. Тэр утгаараа яг уур чадвараа давхар хөгжүүлэх хэрэгтэй. Залуучуудад захиж хэлэхэд хүн дэлхийн л иргэн болох хэрэгтэй. Тэгэхээр зүгээр нэг сандал суудлын хараас хөөцөлтөө нэг яамд ороод нэг яадаг ч юм байгаа нэг дарга болоод тухайн цаг мөч гэдэг хүний залуу нас гэдэг чинь амар хурдан өнгөрнө шүү дээ. Тэгээд нэг сандалд нэг юмны дарга болохгүй хөөцөлтөл хайрын цагаа барахын оронд Монголдо дараахан байж л дэлхийн байгууллагуудтай гэрээ хийгээд дэлхийн иргэн болоод ингээд дэлхийн нийтийн мэдлэгийн ур сандах хувь нэмэр оруулаад явж байгаа залуучууд байна. Тэгж ажиллахыг өөрөө хүсэх юм уу? Тухайн хүний сонголт л тоо. Миний бодлоор бол залуучууд өөрийгөө сайхан нээж өгөх хэрэгтэй. Тэгээд Монголдо сурах боломж нь байвал сураад, гадаадд сурах боломж нь байвал гадаадд айлхахаар сурах нь зүйтэй. Сурах хэрэгтэй, явж үзэх хэрэгтэй. За ингээд манай подкастын урилгыг хүлээн авч өөрийнхөө үнэтэй ингээд туршлага маш олон төрлийн мэдээллийг ингээ хуваалцсан танд ингээ маш их баярлалаа. За баярлалаа. Чиний бас ажил үйлс бүх сурлага хөтөлмөр одоо гэр бүлтэй чинь бас аз жаргал сайн хүсье. Тэгээд ийм сайхан ажил санаачлаад байж байгаа нь олон хүнд хүрэх болтугай. Олон хүмүүс эндээс нөгөө өөртөө хэрэгтэй мэдээллийг олж аваад цаашдынхаа амьдралд бас хэрэгжүүлэх болтугай гэж хүсье. За баярлалаа.